хэлж одоо хүмүүс мэдээж авч ирэх юм болоо. За намайг онцлог гэдэг сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв төлбөрийн менежер ажилладаг. За манай сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв маань эдаасан хараад бас сэтгүүл зүйн дэмжих хуримч мэдээллийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ хуримч мэдээллийг бууруулах тэмцээг одоо чиглэл манай одоо дэргэд Монголын баримт шалгалтыг үүсгэж ажилладаг. Тэгээд өнөөдөр та эдэд сургалт авах гэсэн шалтгаан нь сүү хугацаанд компани маань одоо манай Монголын баримт шалгалтын үйл ажиллагааг хамтарч дэмжиж хуримч мэдээллийн эсрэг бас нэгдэж манай гишүүн байгууллага болсон байгаа. Тэгээд гишүүн байгууллага болсон учраас энэ хүрээнд бид танхимын сургалтын эзэг байгууллага. За мөн одоо та бүхний дундаас нэр авсан гэж магадгүй 10 хүний нэрийг аваад энэ хүмүүст тогтмол тайлбар илгээж авах хуримч мэдээллийн талаарх мэдээллийг илгээд тэр группт оруулаад хэлцүүлгүүдийг өргөж авах гэдэг юм. Иймэрхүү байдлаар хамтарч ажиллагаа гэсэн. Тэгээд өнөөдрийн маань сургалтыг Монголын баримт шалгалтын ерөнхийлөгч эцэцэг өдөртөж авалнаа. Тэгээд та бүхэн маань саяны сургалтын өмнөх болон дараа асуултаа яг нөгөө мэйл хаяг руу авах гэсэн алдахгүй өгөөд та нараас сургалтын сууж байгаа учраас гэрчлэгээ та бүхэнд онлайнаар авчихсан байна. За ингээд сургалтанд ажилласъя. За хэдүүлээ. Танилцаас эхэлж намайг Батцэг гэдэг сэтгүүлч мэргэжилтэй 2003 оноос хойш сонингоор болдог сэтгүүлч гэж байсан. 2020 оноос хойш Монголын баримт шалгалтыг хариуцаад хийж байгаа. Сургалтын маань нэр бол хуримч мэдээлэл гэдгээс ихэвчлэн манипуляц яаж явдаг юм бэ? Ямар үед хуримч мэдээлэл ямар зорилгоор явдаг юм бэ гэдгийг илүүтэй ойлгох хүссэн. Дагаад дээрэс нь анхан шатны аргуудаар яаж хуримч мэдээллийг таних вэ гэдэг талаар явж байгаа юм. За ерөнхийдөө агуулгаа ингэж өгч байна. Танилцуулах хэсэг дээр болохоор яг ямар чадвартай юм бэ? Яагаад энэ хуримч мэдээллийн талаар нүүр бардам гэж сургалт авах хэрэгтэй юм бэ гэдэг талаараа явж өгнө. За хуримч мэдээлэл гэж юу вэ гэдэг талаар тэгээд баримт шалгах 3 арга хэлнэ. Тэгээд манипуляц болон баталгаатай мэдээллийг яаж олох юм бэ гэдэг тэр агуулгуудаар явна гэсэн. За түрүүний хэлдэг сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв гэдэг маань лого юм байгаа. Энэ Монголын албан шиг. Олон улсад Nest Center гэдгээр танигдсан. Гэрэл мэдээллийн салбарт ажилладаг. Ялангуяа нөгөө эдийн засгийн хувьд өөрсдийн гэсэн орлогын загваруудаа төрөлжүүлээд хин нэгнээс хараад бус байдлаар ажиллаж чадах юм бол тийм доктортой бизнес загвартай явах юм бол олон нийтийн мэд хэрхийг хангах, өөрсдөө одоо хин нэгний аманд орохгүй, манипуляцтай өөрсдөө орооцолтоод улс төрчийн аманд ороод ахааргүй тийм хэвлэл мэдээллүүдийг бойжуулахын төлөө ажиллагаа гэсэн. Тэгээ олон улсын хөтөлбөрүүдийг оруулж ирж хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар манай хамгийн том хөтөлбөр бол FP Mongolia буюу NTV, Зуны мэдээ, iTime, Lemon Press, UB Life, Graphics энэ 6 байгууллагыг чадваржуулж байгаа 3 жилийн хугацаанд менежментийг сайжруулах, орлогыг олон янзаар яаж олох тийм сургалтуудыг болон менторинг ингэ явуулж байгаа энэ манай хамгийн том хөтөлбөр явж байгаа. Тэрнээс гадна өөр жижиг хөтөлбөрүүд ингэж явдаг. Тэгээд ер нь бол олон нийт ингээд мэдээлэл чанартай яг зөв хурамч биш те яг ийм зөв мэдээлэл авах юм бол тэрэн дээрээ үндэслэх шийдвэрээ гаргахад одоо бүр тодорхой юм бол сонгуул хурамч мэдээлэл биш яг жинхэнэ бодит баримттай олон нийтийн төлөөг сэтгүүл зүйн бүтээлээр гарч ирсэн мэдээллүүдийг хараад энэ хүнийг сонгох уу энэ хүнд юм байдаг гэдгийг шийднэ. Тэр сонголт нь ирээдүйн амьдралын баталгаад ирээдүйн амьдралын чанарыг дээшлүүлнэ гэдэг ийм одоо алсын арга зорилготойгоор ажилладаг гэсэн. За Монголын баримт шалгах төвөнд болохоор зөвхөн захин орчинд хүрж байгаа мэдээлэлээр ажилладаг. Ягаад гэвэл нөгөө алгоритм технологийн одоо төлөвлүүдийг ашиглаж хурамч мэдээллийг бууруулахад хэрэглэдэг болохоор захин орчин дээр төгж байгаа мэдээллүүдийг ямар аргаар яаж бууруул, яаж шалгах юм бэ? Тэрийг мэдсэн хоног хүмүүс юу яах ёстой бэ гэдгийг тайлбарлах, арга зүйгээ тайлбарлах байдлаар одоо энэ боловсролын чиг үүрэгтэй гэж хэлж болно. За манайх ингээд ярих гол шалтгаан энэ IFCN гэдэг ногоон юм. Энэ болохоор International Fact Checking Network буюу олон улсын баримт шалгах сүлжээ гэдэг дэлхийн хамгийн том байгууллага гэсэн. Дэлхийд даяар ер нь 450 гаруй баримт шалгах төв ажилладаг. Тэндээс жил болгон 150-аас 170 орчим баримт шалгах төвүүд энэ IFCN-ийн баталгаажуулалтыг авдаг. Өөрөөр хэлбэл логогоо дотор нь оруулаад одоо сертификатыг авч байгаа гэсэн. Ингэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадна гэдэг маань цааш шаардлагын одоо
шинэ баримт шалгах төлөвлөлтөд хэрэглэн сургалтынхаа шинэ аргыг суралцсан. Тэгээ нэг төвшөнд гэдэг нь дэлхийн нийтээр байгаа бусад баримт шалгах төвүүдтэйгээ яг нэг төвшөнд ажиллана гэсэн. Нэг ийм байдлаар ажил орж байгаа. Дээрээс нь зөвхөн баримт шалгагчдад зориулсан хэрэглүүрүүдийг олон нийтэд нээлттэй биш хэрэглүүрүүдийг ашиглах эрхийг эндээс олж авдаг. Энийг яаж авдгийг вэ гэхээр манай энэ ёс зүйн код маань байгаа. Бид нар бүгдээрээ нам бус тэгээд тийш шодроор ингэж баримтаа шалгана, тэнцвэртэй шалгана. Бүх сэтгүүлчид болохоор их сурвалжаа нууцлах хэрэгтэй гэж яриад байдаг. Баримт шалгагчид бол аль болохоор нээлттэй их сурвалж ишин. Одоо тухайн хүнээс одоо нэг гишүүнээс ч юм уу тодруулга авлаа тэр хүн ингээд тэгээгүй ингээгүү гэдээ ярьлаа гэхэд та энийгээ батлах баримтаа өгөөч. Таны одоо энэ хамаарал бүхий компани чинь одоо энэ шилэн даасан дээр ингэж ороод тендер дээр ингэж орсон байхад та энийг үгүй гэж байгаа бол энийгээ батлах баримтаа өгөөч гэж. Тэгэхээр эсвэл нэг юм өөрчлөлт ялах гэхэд тэр өөрчлөгдсөн тушаалын гаргал хуулийн гаргалгааны үед баримтаа өгөөч гэх байдлаар аль болохоор нээлттэй их сурвалжийг бид ашигладаг гэсэн. Тэгэхээр нөгөө баримт шалгалт уншиж байгаа хүмүүс маань линкэн дээр нь төлхөөргөн дээр нь линклээд үзэгдсэн байдаг. Тэр линкэн дээр дараад орохоор яг баримтыг олж хардаг гэсэн. Ингэж нээлттэй их сурвалжаар мэдээлдэг. За санхүүжилт болон байгууллагын бүтцээр нээлттэй мэдээлдэг. Тэгээд арга зүйн хуваалцсан гэдэг нь одоо бидний эндээс огсож байгаа ажил байна. Дээрээс нь манай баримт шалгалтыг уншихад дагаад хийж болохоор хэмжээнд бид нар загваршилж бичдэг гэсэн. Бүх юм эхлээд ингээд тэгээд тэрээс нь ингэж аваад эндээс ингэж хайрсан чинь тэгэж гараад мараад бүх хэрэглүүрүүдээ нээлттэй хэрэглүүрүүдийг линклээд оруулж байна. За хэрэг бид нар алдаа гаргах юм бол залруулах их бодлоготой байдаг. Яг одоо манай дээр нэг залруулсан ажил явуулж байгаа. Түүнээс өмнө ер нь залруулалтаа хийж байгаагүй алдж байгаа юм гэсэн. Одоо ярьж байгаа юм болохоор Синдрелла эмнэлгийн хохирогч гэж та сонсч байсан уу? Синдрелла эмнэлгийн хохирогч 22 онд фильмд хариуцж байгаа бидний хараагаа алдсан нэг юм хөгжийн хэрэг. Тэр хохирогч ингээд тэр эмнэлгийн тухай бичсэн пост нь өөр одоо 3 сард гаргасан постыг дахиж яг одоо болж байгаа юм шиг нэгэн скандал юу вэ нэг тийм үгүй сайтаар яг гаргаж ирсэн буцаагаад тэгэхээр тэр маань болохоор юм чинь тэгэхээр нэг олонний анхаарал татсан юм хэртэлхэм зураг мөрөгтэй тийм юмар хангалттай өсгөөд дараа нь өөрсдийнхөө яг улс төрийн зорилготой мэдээлэлүүдээр алгоритм сураад арай их хүн хардаг болцоогоо оруулахын тулд тэгж ашигласан байсан тохиолдлыг бид нар олонний анхаарлыг өөр тийшээ хандуулахын тулд эсвэл авахын тулд буужирсан мэдээлэл гэж түгээдэг үзэгдэл байдаг шүү гэдэг баримт шалгалт хийсэн чинь Синдрелла эмнэлгийн жинхэнэ хохирогч нь гарч ирээд энэ миний нэр төр би үнэхээр ингэж шүүхээр явж байгаа. Тэрнээр болохоор манай баримт шалгалтын дээр дээд шүүхийн шийдвэрийг бид нар баримтаа олж гаргасан байхгүй. Ягаад гэвэл дээд шүүхээр хамгийн сүүлийн шийдвэр гарсан эмчийн буруутаа бүтлээсээ гаргасан байна. Тэгээ хохирогч ингэж хохирсон эмч буруутаа гэж үзсэн энэ хэрэг ингэж дууссан байхад дахиад ингэж яг хохирогч байгаа одоо байж байгаа юм шиг гэж гаргаж ирж хүмүүсийн анхааралтай байна гэдэг байдлаар манайх хийсэн байсан чинь хохирогч одоо гарч ирэнгүүтээ би тэр шийдвэртэй чинь санал хэлэхгүй дахиад хуулийн байгууллагт өгсөн байгаа, эмнэлгийн өгсөн байгаа. Яг шүүхийн шийдвэр дуусаагүй байгаа, шүүхийн ажиллагаа дуусаагүй байгаа. Ийм болохоор танах энийг залруулж өгөө гэсэн ийм хүсэлт гарсан байгаа байхгүй. Тэрэн дээр одоо бид ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр ажиллахын тулд одоо яг энэ манипуляцийг л яаж бид нар өөрсдөөсөө одоо буруутгахгүй яаж олон нийтэд тэрийг ойлгуулахгүй гэдэг нь жоох юм урам алхмыг шаардлагатай болж байгаа байхгүй. Тэр хохирогчийн үднээс харах юм бол үнэхээр тийм хохироод 65% хүртэл нүдний хараа алдсан байна. Гомдлоо гаргаад шүүхээр ингээд явж гин тэр ингээд хэрэг ингээд дахиад ингээд хэрэг өөр төрлөөр эмнэлэг болон эмнэлгийн захирлыг одоо гомдол гаргаад өгсөн байгаа юм байна л та. Өөр төрлөөр ингээд ороод ирсэн шүүхийн явц явж байна. Манай дээр болохоор баримтаа шалгаж болохгүй 3 юм байдаг. Хүний үзэл бодлыг шалгахгүй, ирээдүг зөрсөн буюу одоо өрнөж байгаа үйл явцыг шалгахад хэцүү. Одоо ингээд шүүхийн процесс дээр явж байхад бид нар төрүүлээд баримтаар шалгах боломжгүй гэсэн. Шүүхийн шийдвэр дараа нь яаж шалгах вэ тийм. Тийм болохоор тэр бас боломжгүй. Дээрээс нь хангалт багтаа боломжгүй. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар залруулах хийхээр одоо ажиллаж байгаа. Тэгээд энэ залруулгын дараа нэлээд туршлагатай болсон. Ийм журмаар залруулга гаргасан гэдгээ нээлттэй мэдээлж болох бах. За тэгээ ийм 5 ёс зүйн зарчмаа бид нар ингэж сахиж ажилладаг шүү гэдэг. Жилд нэг 480 орчим мэдээлэл баримтын шалгалт хийдэг. Тэр болгоныгоо аплайд надад цаашаа ийм нөгөө бүгдийг орчуулад, утгыг орчуулад тэгээд тэндээс энэ ICA-ний хараалт бус зөвлөл гэж байдаг. Тэр Монголыг хариуцсан бас нэг Монгол хэл мэддэг, Монголын улс төр энийг ойлгохын нэг юм бас нэг юм тусгай зөвлөлтөө одоо ийм сонгогдсон. Тэрвэрээ хянуулаад энийг бидний үнэхээр
ёс зүйн кодоор мөрдөж ажилтсан байна гэдгийг баталгаажуулаад сонголтын өгдөг гэсэн. Тэгэхээр манайх одоо 21 оноос хойш энэ баталгаажуулалтаа аваад 3 хулгаас сонгуулаад ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ энэ ингэж баталгаажуулалтыг аваад IFC-ний нэг бүл болоод ингэж ажилласных яадаг вэ гэхээр Метал компани энэ хүндлэнгийн баримт шалгах түнш гэдэг хөтөлбөрөөр хамтарч ажилладаг. Гэхдээ түрүүс IFC-н дээр 150-170 байгууллага баталгаажуулалт авсан юм гэдэг. Тэгэхээр Метал бол тэндээс 92-таа хамтарч ажилладаг. Энэ болохоор манайх Монгол болон Казахстан улсад төгж байгаа урамч мэдээллийг технологи аваад бууруулахаар хамтарч ажиллаж байгаа. Казахстан дөрөв нь IFC-ний баталгаажуулалтаа нэг төв байдаг. Хашигцэг кейсгээд. Гэхдээ тэднийхтэй Метал хамтарч ажиллаагүй. Одоо шалтгаан нь үүсгэн байгуулагч нь улс төрд нөлөө бүхий итгээд учраас эднийхтэй хамтрахгүй гэж манайхыг биш оруулж ирж Казахстан мэдээллийг бас ингэж нягтлаа хяндаг. Энэ түүл өгдөг байхгүй одоо Метагийн таг чигийн түүл дээр Монгол болон Казахстан улсад эргэлзээтэй хуурамч хожуулахгүй өндөр гинт хандлагатай органик бустралууд ороод ирсэн ийм өндөр идэвхжүүлэлттэй эсвэл нөгөө нэг ийм харассмент гэдэг янз бүр өг мөртэй ингээд амар том хуурамч мэдээллүүд нэг юм улаан амар хангаалын тэмдэг мэмбэгтэй дундаа нэг ийм текст явж байгаа цэг мэгтэй ингээд нэг юм жоохон юм алгоритм хуурах гэсэн нэг тиймэрхүү мэдээллүүд төрлийн мэдээллүүд байдаг. Тэдрийг биднэрт харуулж идэг тийм түүл дээр ажилладаг гэсэн үг. За тийм гот энэ яадаг вэ гэхээр нөгөө манайх ингээд баримтаар шалгаад саяын дээр нөгөө нэг кодынхаа дагуу баримтаар шалгахаар ийм зүүр тэмдэглээ зурж өгдөг, хөшиг зурж өгдөг, шошгожуулж өгдөг гэсэн. Тэгээ энэ дээр болохоор хуурамч мэдээлэл би даасан баримт шалгагчнаар шалгаад хуурамч тогтоосон байна. CY-ийг гаргахаар манай энэ нөгөө баримт шалгалтыг унших, линкийг шууд холбоодох автоматч болдог байхгүй. Тэгэхээр энэ хуурамч мэдээлэл өгсөн хүний мэдээлэлт нь ингээд тэмдэглэгийг зүйлээ тэгээ шеэрлсэн хүн болгонд нь нотификейшн очдог. Та энэ темплейт иржсэн үү юу? Та иржсэн үү? Тэгээ нотификейшн ирэнгүүт тэрийг ингээ харахаар юу гэсэн юм бэ гэлээ. Тэгээ баримт шалгагчнаар шалгаад ингэж CY гэсэн юм байна тийм. Тиймхүү одоо шеэрлсэн хүн болгонд автоматар бодит бүрэн дүүрэн мэдээллийг түгэж байгаа ийм технологи багхгүй эдний. Тэгээд дахиад энэ дээр нэмэх нь энэ нөгөө нэг түгэж хаягийн үзэгдэлтийг бууруулцдаг. Тэгээд нөгөө одоо саяын дээр жишээ дээр сүүлийн тэр 2-3 жишээ дээр чинь тэр нэг юм юм чинь одоо хэд хэдэн хурц мэдээлэлийг манайхаар рецепцэн байх нь шүү дээ. Тэгэхээр нэгүний одоо нөгөө нэг амар лайм тэгэл 2-3 ширтээ явдаг гэсэн бол одоо бол айгүй багассан байна. Хайд ороод хараад үзээ нэгүний нэгүн эмэн гэдэг пэйжийн үзэгдэлт нь нэлээд багассан. Боёо 50-60 одоо реакшн тайлбар явж ирлээ. Энэ бол нөгөө нэг манай Метагийн автоматжуулалтаар энэ бол хуурамч мэдээлэл түгээдэг хаяг шүү. Энийг олон хүн харуулахгүй шүү гэдэг тэр алгоритмын томьёолоор ороод ирсэн байна гэсэн үг байна. За ингээд явдаг. Гэхдээ энэ маань 1-3 сарын хугацаанд л одоо баригдаж байгаа. Тэгээ хугацаанд ногоон төлөвт орчих гэсэн. Харин тэр нэг удаа редлүүлсэн байхдаа дахиад хуурамч мэдээлэл түгээгээд дахиад бүр одоо улбар шаруулж байгаа улаан төлөв рүүгээ орно гэсэн үг пэйж нь. Тэгээд ирэхээр одоо хүн ерөөсөө манай мэдээллийг харахгүй байна. Бүүс тэгээд жоохон одоо нэмэдэг юм уу? Бүүс хийчихгүй болчтой байна. Метагийн одоо энэ хүнлэний баримт шалгах түнш гэдэг хөтөлбөрөөр ийм автоматжуулалтыг хараад бас би даасан баримт шалгах төвүүдээр ашиглуулдаг. Бид нар өөрсдөө түрүүний ярьсан нөгөө хангалт хартыг төвлөсөн шүү дээ. Тэрэн дээр бас нэг зэс байгаа. Тэрэн дээр баримт шалгалтаа хийгээд редлээд submit дарснаас 3-5 секундын дотор тухайн хаягн дээр одоо автоматжуулалтаар орчдөг гэсэн үг. Энэ үйлдэлүүд нь ороод шеэринг явна. Шеэрсэн хүн бол нуруу явна гэсэн үг. За тэгээд энэ одоо энэ автоматжуулалтаар хуурамч мэдээллийг бууруулдаг байна. Тэр нь хуурамч мэдээлэлтэй таарч байгаагүй юм байна уу? Таарч байгаагүй. Хуурамч мэдээлэл өдөр тутам таардаг хүмүүс. 7 хоногт нэгийг ер нь харчаад байдаг юм. Хуурамч мэдээлэлтэй ер нь хэр талархдаг вэ гэж мэдгээд байна л да та ингэ. Хүн болгоны нөгөө таймлайн арай өөр гэдэг болохоор тийм ньюсвит нь өөр гэдэг болохоор ямар хөө хэмжээнд байд юм бол тоо гэж мэдгээд байхгүй юу? Тэр талаараа нэг хэдэд өгөөж танилцуулж төлөвлөлөө. Ер нь хуурамч мэдээлэл нэг ч харж байгаагүй юм байна уу? Ерөөсөө хуурамч мэдээлэлтэй талархаж байгаагүй. Баггүй юу?
Ер нь эргэлзээтэй за энэ хуурамч юм уу үний юм болоо гэж бодоод өнгөрдөг мэдээллүүдтэй тэр нь харж ирсэн үү? Тэр нь ер нь хэрвээ одоо өдөр болгон бол Facebook-өө ингээд скроллж байгаа бах тийм. Тэгэхэд ер нь хэр давтамжтай таах вэ? Тэр цаатах бод гарч ирж шүү дээ. Асуушаагүй. За тэгэхээр манайх нөгөө нэг түрүүний IFCN-ийг баталгаажуулалтаа 21 онд авахд нөгөө ярилцлага авсан баггүй. Тэгээд гэсэн чинь гарчны үүж гарсан гэхээр хуурамч мэдээллийн талаар нэршилж байхгүй улсад хуурамч мэдээлэлтэй тэмцэхээр эхэлж байна гэдэг нэг юм арчтай. Яасан гэхээр манай дээр нөгөө нэг dismiss malinformation-ийн 3 хуурамч мэдээлэл чинь 3 төрөлтэй байгаад тэр 3-ыг бүдийл хуурамч мэдээлэлээр нэрлэждэг. Тэгсэн чинь тэр 3 чинь дотроо одоо ялгаатай. Тэгээ ялгаатай шинжтэйгээ адилхан ялгаатай аргаар бууруулж ялгаатай аргаар ойлгох хэрэгтэй. Ийм том агуулга байсан чинь бид нар бүдийл хуурамч мэдээлэл гэж яриад байдаг байхгүй. Тэгээд энэ нь болохоор ямар учиртай юм бэ? Ямар ялгаатай бэ гэдгийг одоо хэлж өгье. Хаад одоо энэ сургалтнаас ингээд бүх юмыг бүрэн дүүрэн сураад авч гарна гэж байхгүй. Одоо яг тэгвэл илүү сайн. Гэхдээ хоёрхан юмыг тань хараад аваасаа. Нэгдүгээр бол энэ хуурамч мэдээлэл 3 янз байдаг. Тэрийг одоо ялгаж таних, бууруулах арга нь 3 янз байдаг. Энийг авч байгаа. Дараа нь баримтжуулах 3 арга гэж зам. Тэр 3-ыг авлаад авах. Тэр 3-ыг эзэмшсэн байхад тэгээд энэ хоёрын юмыг эзэмшсэн байхад болноо. За тэгэхээр энэ misinformation гэдэг маань монгол хэлээр бид нар ташаа мэдээлэл гэж орчуулахаар нэг 2 ном орчуулсан. ЮНЕСКОгийн гарын авлага, Европын сэтгүүлчдээс гаргасан баримтжуулах гарын авлага 2 ном орчуулахдаа бид нар яг энэ хэллэгүүдээ монголоор ингэж орчуулсан гэсэн. Ташаа мэдээлэл нь яаж юм гэхээр түгээж байгаа хүн нь тэрийг үнэнгээ итгэцэн. Тэрэндээ өөрөө бас бууртсан байхгүй юу? Тэгээд энэ дээр болохоор чинь тэр хүмүүсийн одоо өөрөө итгээд цаашаа түгээж байгаагаас гадна одоо сэтгүүлчтэй гэвэл нөгөө алдаанууд гэдэг жижиг орчуулгын алдаа, тэгээ тооны орон андуурсан алдаа гэдэг. Тэд нар чинь өөрсдөө тэрийг үнэн гэж бодоод андуураад явуулсан байгаа гэсэн үг байхгүй юу? Андуурч андуурсан. Тэгэхээр ташаарч андуурч ташаарсан гэдгийг үнсээр ташаа мэдээлэл гэж нэж misinformation тэгж хамгаалж тодорхойлж байгаа юм. Энэ бол дараа нь буурахад буцаагаад залруулагдахад амархан. Та санаж байгаа бол нөгөө нэг газ дэлбэрдэг, бензин гарын уулзах дээр газ дэлбэрдэг шүн одоо нас урсан хүнийтэй 24-т хүрчлээ шүү дээ. Хажуугийн байшин дээр хүн дэлбэрээд ингээд дэлбэрлэн шидэгдэж байгаа нэтгийг амар олон юм сэртгэлийн мэдээлэл гараад ирсэн. Тэгээд маргаашнаас нөгөө нэг онцгой айлын газруудаас яг алтны мэдээллүүдээ хийгээд тэр залруулагдаад нэг явж байгаа шүү дээ. Тэр үед бол хүмүүс бүр үнэхээр яг сэртгээгээл ингээд тэгсэн мэт гэсэн мэт гэдэг ингээд яваад байгаа энэ дэрвэд байгаа тэр үедээс ташаа мэдээлэл түгээс үзэгдэл байгаа байхгүй. За хамгийн холтой бөгөөд хамгийн түгээмэл мэдээлэл бол энэ disinformation. Энэ нь болохоор зорилготойгоор ингээд бүлэглэлээр санаатаагаар зохиогоод бүтээгээд тэрийгээ тролл болон ийм бот ажиллагаагаар ингэж түгээгээд тэгээд тэрнийхээ араас дахиад дараагийнхаа ямиг явуулахаар манипуляцийн юм шинж оруулж ингэж хийх хамгийн холтой мэдээллийг disinformation буюу хуурах зорилготой хуурамч мэдээлэл гэдгээр нь нэрлсэн байгаа юм. За энэ malinformation гэдэг нь болохоор бид нар дистүүсэн мэдээлэл гэдэг нэрээр орж ирсэн. Одоо нөгөө хийшинжлийнхантайгаа үлдэлж байгаа орж ирсэн. Энэ болохоор зарим хэсэг нь үнэн буюу одоо нэг судалгаа байлаа гэхэд яг өөрт хэрэгтэй хэсгээд авчна. Хуулийн шийдвэр гарлаа гэхэд яг өөрт хэрэгтэй хэсгээд гэдэг нэг талыг бариад тэр нь үнэн байж болно. Гэхдээ бүрэн утгаар нь тэр мэдээллийг томоор нь харахад одоо арай өөр утгатай байхад зөвхөн нэг хэсгийг аваад ингэ мэдээлчихэд одоо төрөж болж байгаа байхгүй юу? Тэр маань буруу ашигласан. Мэдээллийг нь буруу ашигласан. Тэр буруу ашиглаж болж байна. Тэрээс гадна энэ дээр юу болдгоо гэхээр хувь хүний нууц, хувийн харилцааны одоо чат дэлгэрдэх ч юм уу загтал харилцааны нууц хэлгийн хандлагын талаар мэдээлэл тэд нар бол үнэн байсан ч гэсэн энэ бол malinformation дээр ордог холтой мэдээллийн төрөлхөхгүй. Тэр нь болохоор яг үгээр илүүтэй сонгуулийн үеэр гарч ирдэг. Тэгээд сонгуулийн үеэр тэр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр энэ юу иймээр байгаагаа хүсэж одоо тэр мөрийн хөтөлбөр одоо өөрийнхөө үзэл бодлоос үл хамаарах шал өөр нэр хүндийн онцлог зорилготой энэ хувийн мэдээллийг гаргаж ирнэ гэдэг чинь malinformation үгэж байгааг нэг хэлбэр үздэг. Тэгэхээр энэ гурав дээр за энэ бол бас холтой юм мэдээж холтой. Гэхдээ тэдгийнхэн одоо энэ disinformation шиг олноор ингэж үйлдвэрлэх боломжгүй үнэн бодит мэдээлэл байдаг учраас маш бага байдаг.
Энэ бол санаатайгаар хэм дуртай дотроо нэг сансан бодсон бүх юм ахуураад ингээд зохиолч болох хамгийн их юм байдаг. Тэгээд мал misinformation, disinformation, mal information өөрийнхөө ялгаар мэдж байгаа бол хэрвээ одоо та яг нэг ташаа мэдээлэлтэй таах юм бол энэ хүн өөрөө ингээд бодчихтэй өгөөд одоо ингэ аяндаа ингээд зафруу ойлгомжтой тийм энэ бол юм хог нь багтаадаа гэдэг ийм байдлаар хүлээж авч болно гэсэн. Харин бүр ингээд трол орсон байгаа байдгийг та яг мэдгүй. Мэдгүй яаж мэдгүй? Комментос нь. Зураг мэдээлэл авахгүй, пост хийхгүй, сайхан нэг сахад ч юм уу. Эсвэл өөрийнхөө зургийг тавиагүй ч юм уу. Тэгээд тийм шинжүүдээр за энэ ч урамч мэдээлэл авах нь энийг одоо цаашаага яах вэ гэдэг дараа нь хэлж өгье. Шууд аван гутаа энэ урамч мэдээлэл шүү гэж ингэ түгээгээд байвал бас нөгөө нэг энийг бүтээж байгаа хүмүүсийн зорилгыг илэрч байгаа байхгүй. Хүмүүс одоо манай дээр аягүй үздэг сэтгүүлч ялангуяа урамч шүү гэдэг мэдээлэлээс би тэр худлаа мэдээллийг олж авдаг байхгүй. Хүмүүс хараад байж хаад урамч шүү гэж түгээж байгаа мөртлөө өмнөх худлаа мэдээллийг ингэ түгээгээд гэдэг чинь юусээ ийм юм олж хараагүй байж хаад оо бас ийм худлаа мэдээлэл хэрэгцээ биш үү гэж хүмүүс хараад тэр нь цаанаа нэг хэзээ нэгэн цаг сонссон юм ингээд хомшоод үлдчихдэг. Тэргээрээ буруу байгаа байхгүй. Тэгэхээр хурамч мэдээллийг хараад дараа нь яах вэ гэдэг нь хаана хэлж өгье. За энэ бол ойлгомжтой юм тийм нөгөө таг томшуулах үедээс энэ хоёрын хариултаа харуулж байгаа. Аав ээж нь бол буурч байгаа мэдж байгаа тийм удлаа хэлж байгаа. Санта чамд энийг өгсөн шүү дээ гэдэг. Тэнгууд хүүхд өөрөө итгэсэн тэр misinformation-ийг тэмдэглэсэн явж байна. Энэ Санта надад энийг өгсөн гэж өөрөө ч нэг худлаа юм хэлж явж байгаа ч гэсэн энэ хүүхд өөрөө итгэсэн явж байна гэдэг. Энэ зургаар ингээ ялгаагаас хараад авчид илүү хангашдаг. За ташаа мэдээллийн жишээ рүү ганц нэг хэлье. За энэ болохоор одоо яг хамгийн сүүлд одоо яг 11 сарын 23-нд орсон пост байна. Арим хааны дүрмүүд нь фирт миний өндөр тунгаар уулаараа энэ өөрөө тэрэндээ аягүй их аягүй магадгүй өөрөө өөрсдөө өгч байгаа. Тэгээ зүгээр болгосон байж. Энэ хүн үү? Юу тэгж ууж ирсэн гэж юу? Та дефт минийхээ шинжилгээ хүчээс ирсэн хэмжээгээ нөгөө юм чи би өөрөө нэлээд хүн дахлаа онцон байсан юм даа. Надад тэр ураа нэг эмчилгээ нүгтэй аяа. Өөрөө яг ингэж энэ фош нөгөө хүн болгон харангуйтаа шууд аваад өгж байгаа энэ илүү байгаа гэж бодож. Тэрнээс яг өөрсдөө ирсэн шинжилгээг өгөөд дэгийн илүүдэлтэй нөгөө дутуу байна уу? Яг хідээр 50,000 гаруй мó 10,000 гаруй мó тий хэд өдөрт хэдэн удаа тэр нөгөө нэг зөвлөмжөө харахгүйгээр шууд өндөр тунтаатай игээл энийг хараад ороод одоо зөвлөгийн дуурайгаад авах эрсдэлтэй байхгүй. Тийм учраас энэ маань зүгээр ингээд нээлттэй ярьж байгаа. Харин яг нэг монголчууд дийлхэн дутагдaltaа л байдаг. Тийм болохоор өндөр тунгаар дээ уучигээд дэгийн илүүдэх юм бол цаасаа илүү батлаатын их сурвалжаас тавиагүй гэдэг дээр бид анализ хийх болно гэдэг тийм. Магадгүй энэ заяа готоорын яам хийж болно шүү дээ. Тэгэхээр шууд санаа зүгээр яг их сурвалжаас хянаач хийх гэсэн агуулгын санаа хийсгээ. Яг одоо энэ зүгээр дэвтмээр дах маа би хийж сурвалжмаар. илүү нөгөө нэг ингэж яаж хэлэлцсэн юм цаанаа нөгөө үлддэг болохоор тэрийг би дэмжиж байхгүй юу? Ямар ч байсан одоо энэ хүн өөрөө энд итгэцэн тийм ташаа мэдээллийн жишээнд би харуулах гэдэг байгаа шүү дээ. Энэ хүн өөрөө итгэцэн байсан ч байж болно. Гэхдээ яагаад ташаа вэ гэдэг нь нөгөө үр дагавраараа хүн болгон дээгийнхаа хэмжээг өгөөд илүүдэлтэй хүн байсан ч илүүдэлтэйг мэдхгүй байсан ч хамаагүй уугаад бүр нөгөө бөөрөндөө асуудал үүсвэл яах вэ гэдэг энэ эрсдэл байхгүй маа гэж ярьж байгаа. За энэ бол яг нөгөө ковид үед орж ирсэн. 1.5 сарын том вакцины авна гэж хөлбөд аюул явцын тэгээс AstraZeneca энэ болохоор орчуулгын алтаарсан ийм хүмүүс бүгдээрээ өөрсдөө итгэж явуулсан байсан ийм жишээ аваа. За нөгөө хуурч мэдээллийн жишээ гэдэг зохион байгуулалтаа орж ирээд байгаа мэдээлэл гэсэн шүү дээ. Энэ яг залхингийн мэдээний хэлбэл байнга юм нэг юм насны хуулбар байгаа нэг олонний танилцуулгын зурагтаа явуулаад тийм хатуулрыг хэлж орж ирж байна. Оюун гишүүн байсан орж ирж байгаа гэдэг мэдсэн нэг модель олуулсан байгуулсан мэдээд яг ч юм болж байна. Энэ бол мэдээж хуурч сонслоо санхүүгийн хөрөлцөх зорилготой залхингийн шинжилгээ мэдээлэл байна. За энэ хоёр болохоор байгуулалтаа мэдээллийг манайх баримтаар шалгаж ирсэн. Үгүй энэ болохоор бүр нэг бүтээцэндээ гоё. Та энийг харж ирсэн үү? Ямар ч зүйл. Хатгаар үсэн төгсөл болцоо энэ сүүлдээс компани юм дээр байна. Асны бактери гэдэг.
Чи өөртөө бүр ингээд ийм контент хийгээд те тэр 8 ай мартай бүр аюул орсон байгаа байхгүй тийм. Тийм бол тэрийг нөгөө органик ус хаягуудаар түгээгээд тролл ажиллагаагаар итгэжүүлсэн байсан тийм. Гэтэ энийг яг цаана нь ямар утгатай бид нар бол хиний зүгээс хиний эрх ашиг өндөртгөөд аль зүгээс явуулаад тэгээ тэрний дараа яасан эдрийг бол бид нар мэдэхгүй. Гэтэ ямар ч гэсэн энэ шинж эндээс баримтаар шалгаад хурамчаа гэдгийг батлах шинж юм байна. Танаас үсэн гинэ. Тэгээд ариун юу гарсан байгаа юм? Тав шийдвэр. Мөрдөн мацалт явах юм хэвчээд явж байгаа юм. Хүмүүсийн олсон юм уу? Энэ хөрч үдлийн шиг яагаад тийм зорилго нь ямар байсан юм гэдэггүй магадгүй одоо өсөлт компани байсан юм уу эсвэл одоо өөр гадны нэг сүү оруулж ирэх гэсэн юм уу гэдэггүй тийм байх. Энэ болохоор хэрэглэгч оруулж ирсэн юм шиг сэтгэл тавьсан байгаа байхгүй яг нэг хүн ингээд энэ дээр саахгүй дараа нь би нөгөө нэг PPT-г явуулсан тайлбараа. Яг нэг хүн ингээд хараг авсан чинь амар юм хот бодцодын жагсаалттай байсан тэн дээр нь би ингээд айсан байсан гэсэн тийм түүх байхгүй хүний сэтгэл шиг. Тэгээд энэ хүн ингээд нэг хүний ийм бичвэр юм байна. Одоо жишээ нь би ингээд нэг юм авчаад бүүш энэ амар энэ юм биш гэж бичээд авчих үзлээ. Миний эдэн ажил хараад идэл тэгээд өнгөрөн штэ. Шигээргүй бас дахиад нөгөө трол ажиллагаагаараа зохион байгуулалтаас ивцэн баггүй. Тэгэхээр энэ бол хурамч үдлийн жишээ авсан. За энэ бас нэг юм snow шараагийн тухай байсан. Харамсалгүй шараа гэдэг реклам хийгээсэн. Тэгээд лагер бай энэ лагер төлөвийг тийм үзсэн бүгдээрээ нөгөө нэг нүүрс ус юуны хэмжээнд арай бага. Тэгээд ганцхан snow шараа биш. Яг тэр лагер төлөвийн 30 юм байна. Одоо нүүрс ус ичдэг арай багтаа нь бол үнэн. Тэгээд тэрэн дээр тоглоод зөвхөн snow шараагийг таргалуулгүй шараа гэж гаргаадсан байна. Тэгээд таргалуулгүй юм чинь амар гож авах юм байна ч болж байна шүү дээ. Ийм байгаа юм. Энэ болохоор нөгөө хийжүүлсэн онлаа. MCS Coca-Cola-тай холбоотой мэдээлэл гардаг. Basket Cola авахаар гэдэг гэдэг шүү дээ. Тэрэн дээр мэдээлүүд нь одоо нөгөө хэтрүүлсэн хурамч мэдээлэл орж ирсэн ийм тохиолдол байгаа. Энэ одоо баримт шалгалтад бүгдээрээ манай сайт дээр байдаг болохоор тань сонирхол дараагийн мозж болно. За энэ үнний ортой мэдээлэлүүд гэж хэлж байна. Тэгээд хэтрүүлсэн мэдээлэл байна. Энэ ураантай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг дээр Улаанбаатар хотын 3 байрал одны усны урааны хэмжээ амар өндөр нэрээ тийм судалгаа гарсан. Яг л Монгол улс нэг урааны юм судалтаа уран байгалд оршиж явахдаа усандаа шингээд тэгээд урааны өндөр агуулмжтай 3 байрал байсан. Гачуурт нисгийн тийшээ нэг нь ямар яг нэг судлаараа дагцсан нэг юм 3 байрал дээр шинжилгээд урааны агуулмж өндөр байсан гэж байгаа. Тэгэхээр одоо тэрнээр цаашаа дахиад магадгүй судлаад урааны өөрөөх нь яах хэрэгтэй юм бэ? Шүлтүүд хэрэгтэй юм уу? Тэр шүлтийн мөнгө цаашаа явах хэрэгтэй байх тийм. Энэ болохоор тэгээд 3 байрлал өндөр байсан. Гэхдээ нийт дүнгээрээ одоо бүцэг хэмжээ гэх юм уу? Тэрнээсээ бага хэмээн байлээ гэдэг иймэрхүү судалгаа авах. Тэгэхээр тэр цаатлыг харуулахгүй энэ хэсгийг ноцтой байсан гаргаж ирсэн байдлаараа global information гэдэг. Энэ болохоор бүгд ингээд угаануудын чинь бас төрийн байгууллага юм байсан байна. Тэгээд гэлэн богны хордлогоор тийм хүмүүс ингэ тэрнгээр угаагаад ахаар ингээ хордоод хувцсантанд нь шингээд хордлого өгöd байгаа байх гэсэн чинь бүгдээ ийм хөөрхөн хэлбэртэй болохоор хүүхдүүд ингээ амнаа ирэв. Тэрнээс олж хордсон гэдэг тийм нэг олон улсын судлаас баггүй юу. Тэрийг тайлбарлахдаа зөвхөн ийм постэр хийсэн. Тэгмүүд нэг хүмүүс гэлэн богч аймаг хурдан байгаад бодож байсан чинь нөгөө шаардлага гаргасан хангацсан. Хүний биеийг аюулгүй гэхдээ мэдээж идэх хэрэгтэй байж таа тийм. За энэ болохоор нөгөө эко-өвчтийн төлөөгөө саяхан нэг төлөө гэсэн харснаа байна. Энэ нөгөө занаач өрөмдөг байна. Энэ отгоо банцагч. Энэ үлзий тогтдог. Энэ юм байна. Ингээд нөгөө нэг юм бүр юм бишт хүмүүс бодит юм хүмүүс нөгөө нэг хэвлэлийн урал хийгээд эко-өвчтийн төлөөгөө эко-өвчт нь яадаг гэх юм вакцин хийдэг хүмүүсүүдийг эко-өвчтүүд гэдэг. Тэгээд вакцины хийх төлөө болохгүй. Тэгээд энэ дээр нөгөө нэг юм судалгаа ишигч танилцуулсан. Тэр нь болохоор вакцин хийлгээгүй хүмүүс ерөөсөө вакцин хийлгэснээсээ бага хэмжээгээр эмнэлэгт очсон байна. Вакцин хийлгэсэн хүмүүс хийлгээгүйгээсээ маш ихээр эмнэлэгт очсон гэдэг тийм судалгааны дүн танилцуулсан байхгүй энэ өглөө үеэр. Гэсэн тийм судалгаа гарсан 20 онд гараад тэгээд 21 онд ревью дахиж хянагдаад 30-гүй болгуулсан судалгаа байхгүй. Тэр нь болохоор яагаад тэгэхээр 3 аргачлалаар явсан байна.
Тэгээд нөгөө нэг түүхэр мөрөө яаж авсан гэдэг нөгөө энэ бодлоготой тэгээд бас дээрээс нь судалгааг санхүүжүүлсэн газар нь хангачулаа нэг ямар ч гэсэн нэг юм хүлээн зөвшөөрөгдөж болохгүй судалгаа ингээд тэр судалгааг хүчингүй болгосон байсан. Тэгэхэд энэ хүмүүс тэр судалгааныхаа тухай ярьж хэлээр хийсэн. Тэгэхээр судалгаа байсан уу байсан. Гэхдээ тэрний хүчингүй болсон тухай хэлээгүй ийм жишээ байна. За тэгэхээр ийм гурван мэдээллийн талаар асуух юм байна уу? Ялгаа нь ойлгомжтой болсон уу? ийм хэлээ. Ийм агоно. За нөгөө нэг буруу арга чинь энэ нь хаягийг бол та сайн мэдж шалгаж байгаа бох тийм. Зургаар харах ч гэсэн ойлгомжтой юу? Зургаар нь скриншот хийж байгаа Google-ээс оруулж чинь. За тэгээ агуулгын нэгтлэх нь ойлгомжтой. За энэ дээр жижиг аргачлалуудын юм нэг ярьж өгье. За түрүүний хэм хэлээ. Амнаа гэсэн тийм. Намнагийн хэлгээр бол ойлгомжтой нэр зураг нь тодорхой биш, үлдсэн түүх нь органик биш, намнаа нэг юм шиг хэлдэг ч юм уу, тэгээ өөрийн гэсэн үйл явдал юм байхгүй. Тэгээд байнгын нэг талыг илүү голцоо барьж ширлсэн. Нэг талын мэдээллүүдийг ширлсэн байх магадaltaй тийм одоо олон байдаг. За тэгээд яг ингээд зарим хаяг руу орохоор нээлттэй одоо паблик юм аягүй багтаа байдаг. Тэгсэн мөртлөө групп дээр стаалж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм хаягийг яах вэ гэхээр нөгөө яг юм профайл руу орно шүү дээ. Тийм гот нөө search гэдэг шүү дээ. Search дээр нь байн ч юм уу хамгийн нийтлэг хэрэглэдэг үг бичээд хайхаар ингээ гараад ирдэг байхгүй юу? Хамгийн нийтлэг үг байн гэдгийг юм хамгийн нийтлэг. Тэгээд яг тэр тухайн мэдээлэл холбоотой юм дээр Facebook дээр Facebook-ийн хаягийнх нь аягийн хэмжээнд аасан. Тийм профайл дээр search дээр нь байн ч юм уу те хамгийн түгээмэл үгээр бичээд үзэхээр өөр бусад группүүд дээр юу оруулж ирсэн бүгдээрээ юу ч гэсэн гараад ирдэг байж зүгээр орж ирсэн тийм. Тэгэж шалгаж байна. За пэйж дээр бол ойлгомжтой тийм ээлтод байдлыг харчин. Page transparency дотор ороод CY гэдэг хэрэггүй аргаар мэдээлэл байдаг тийм. Та энийг харж ирсэн биз дээ. Тэгэхээр transparency дотор нөгөө нэг аль улсаас удирддаг вэ гэдэг маань бас пэйждэг зарим нь утсан байдаг. Нэрээ хэдэн удаа сольсон бэ? Хизээ үүсгэн байгуулагдсан бэ? Хизээ үүсгэсэн аягүй гэдэг нь гарч ирдэг тийм. Тэгэхээр энэ дээр нөгөө нэрийг хэд сольсныг харж байна шүү дээ. Пэйжийнхаа нэрийг нь юу байлгаад юу болгоо сольж байсан юм. Тийм, нэр өөрчилсөн байдаг байна тийм. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг жинхэнэ аль биесны хаяг нь уу, гурамч хаяг уу гэдгийг харахад бол илүү хэрэгтэй. За дээрээс нь энэ дээр би оруулж амжаагүй нэг мэдээлэл нь болохоор холбоос нөгөө Facebook дэх холбоос шүү дээ. Аль биесны нэр шиг бол нөгөө нэг ганцхан л байдаг давхартахгүй. Одоо шинэ ханаа сүү хувьцаат компанийн юу гэдэг нэртэй вэ? Тийм үү? Монголоор юу? Ингээд. За ингээд харахад Монгол мэлк гэдэг үг нэ энэ дээр байгаа. Энэ Монгол мэлк гэдэг үг энэ аль биесны хаянд л байгаа. Өөр ямар ч дуурайлгаад энэ cover зураг, нүүр зураг, энэ мэдээллүүд тэгээ хөтлөж байгаа түүх мөх бүгдийн дуурайлгаад тавьсан ч гэсэн ганцхан ялгах юм нь Монгол мэлк нэг гэж юм уу тийм. Эсвэл зүгээр шүү цаанаас нөхсөн кодууд байдаг хөвчлээ. Одоо л ер нь хөвчин цаанаас нөхсөн кодуудыг 12 ортой код байдаг шүү дээ. Янамгаас эхэлсэн, 62-оос эхэлсэн гэсэн. Тийм кодоор үүсдэг. Тэгэхээр линкэн дээрх энэ мэржлийг Transparency хаана гэсэн. Transparency надад шүү пэйж за энэ дээр байгаа. Хамаах дээрээс оруулчих. Bot руу орлоо. Энэ transparency орлоо. Тэгээ SEO all-ын харахаар за Монголоос 7 админ удирддаг юм байна. 11 оны 9 сарын 17-нд яг энэ нэрээрээ нэгдсэн пэйж байна тийм. Ингээд харахаар энэ дэр мэднэ. Одоо сүүлийн үед манай тэр айд нүртэл харагдаж шүү. тий айдын харахаар Үстэмс харж байна. Одоо постуудыг хүнд харуулж байна. Тэр нь болохоор хугацаатай. Та ер нь сонирхож ивэл ингээд бэлдээ биш. ad report meta гэдэг энэ тайлан ер нь үеийн орж харж байхад юм гэнэ. Ачгүй. Монгол явуулж байгаа
Тий одоо ер нь ямар мэдээллийг бид нар унших гад биднэрт одоо ямар мэдээллийг харуулах гээд байна юу төлөөд байна гэдгийг нэг харах боломжтой гэсэн үг. Одоо энэ болохоор тий энэ болохоор нийт хэдэн оноос хойш гэж байна. Энэ 20 оны 8 сараас эхлээд нийт метароор төлбөр төлж оруулсан пост хэмж байхгүй юу? 2.2 сая доллар гэдэг. Тэгэнгუთ ийшээ доошлоод ирэхээр одоо яг эд төлбөрийн төлөө явж байгаа хаягууд ингэ хадгалдаг байхгүй юу? За жишээ нь member event гэдэг хаяг дээр энэ нэг хүүстэй хамтсан амжилт тэгээд ad library гэдэг энэ рүү ороод та хэрвээ сонирхдаг бол ороод харж байвал хинийх хаанаас ямар хөө мэдээллийг бид нар төлбөр төлөөд өгөөд ойлгох гад байна вэ гэдгийг харах боломжтой байсан шүү дээ. Тийм хугацаагаар яг нэг бүүстэй хугацаа нөгөө яг инвестментийн хооронд байдаг шүү дээ. Тэр хугацаа дотор явуулдаг гэсэн үг байна. За зургаар харах гэдэг цаашаа явчих. За Google-ээс гитж авч байгаа тэмдэглэл скриншотыг аваад харчиж болж байна. Энэ аргаар тэр зүгээр скриншотоо одоо бол зүгээр нөгөө энэ чинь нөгөө манай өмнөх үеийн сургалт. Одоо бол зүгээр шууд Google руу ороод нөгөө аппаратны тийм айкон байдаг шүү дээ. Тэр дээрээ дарж аваад оруулчихсан шүү дээ. За энэ пост болохоор юм чинь Говьтай аймгийн Цээл суманд өсөлт биелүүлэгч луутгал гинэ. Ийм нэг явсан. Та энийг нэг зургаар хагаад хаана ямар Говьтай яг ийм зураг байт юм уу? Ийм гол байт юм уу юу хараад байна. Говьтай байна уу юм? Ер нь юм байдаг байна уу гэхдээ? Ер нь байдаг байна. Бас хэвэл агнаар хийсэн юм яаж зүгээр ярихгүй байгаа шүү дээ. За энэ дээр агуулгын хэсэг ороод ирсэн. Би дараа нь энэ асуулт ажлыг баримтат хичээл хажишин нэрийг тодруулж явуулъя. За энэ дээр болохоор жишээ авсан юм болохоор алимны үүр буюу амрын дэлхийн нар хот ходрыг хөгжүүлнэ гэдэг ийм мэдээ ер нь Орос хэлнээс орчуулад түгээдэг. Тэгээд нэг 2-3 жилийн давтамжтай дахин оруулж ирдэг ийм 3 жилийн жишээ аваа. Тэгээ хот ходрыг хөгжүүлдэг гэдэг ийм юм байна бол цөмөрөө яаж агуулгад бичлэх гэх нөгөө дотор нь байгаа яг энэ гол агуулгыг гаргаж чад төлхөөрөө энэ дээр болохоор амрын дэлхийн буюу B17 гэдэг байгаа байхгүй юу? Энэ нь энэ оронч мэдээллийн төлхөөрөө өгнө байхгүй. B17 гэдэг маань одоогоор тийм витамин байгаа витамин гэж хүлээн зөвшөөрдөггүй. B5 гэдэг хүлээн витамин комплекс гэдэг. B17 гэдэг юм оруулж ирдэг. Тэгээд энэ төлхөөрөө хайгаа. Тэгэнгუთ одоо нэг амар олон илэрч гарч ирдэ. Тэндээс баталгаатай найрлага гэдэг юм харахад хэцүү. Тэгэхээр тийм байгаа нэг 3 цэг байгаад энэ илэрчүүдийн хаалтын 3 цэг дээр дараад үзгээр нөгөө энэ сайтын дэлгэрэнгүй танилцуулга галбайсан танилцуулга гарч ирдэг. Тэгээ эндээс нь харж байгаа аль нь хамгийн баталгаатай байж болох вэ гэдгийг ороод харчих болно гэсэн үг. За тэгээд одоо транслейт хийж илүү сайжирсан байгаа одоо. За тэгээд ингээд энэ дээр болохоор транслейтер тавиад харуулсан байна. Английн хот ходрын хөрөнгөөс гаргасныг. Тэгэхээр энэ дээр одоо өмчлөлт гэдэг нь Батлог өвсөн юм дөрөв гэрсэн байгаа. Ингээ агуулгаар хахад бол энэ болоод төсвөрөөгөө нэгдүгээрт олох нь төсвөрөөгөө оруулаад гарч ирсэн илэрчүүдээс нь баталгаатай мэдээлэл найрлан бий. Бас адилхан хот ходрын эмчилдэг гэсэн илэрчүүд байгаад байх юм бол тэднийг харчаад үнийг ингээ харах нь
бас алдаа орч юм тийм. Тэгэхээр энэ дээр сурч авах юм болохоор цөмөрөө энэ 3 цэг буюу одоо энэ тухайн сайтынхаа хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг олж харна гэсэн. Одоо энэ Википедиаг бол та хэр найдвартай гэж үздэг вэ? Үнэхээр их зөөхөг бол биш яаж хүмүүс орж тэгэхээр энэ дээр зөвхөн Википедиа хамгийн өндөр эзэрсээр гарчиж байгаа гэдэг ба нөгөө нэг хандлтынхаа хэмжээгээр ороод ирдэг байна. Тэгэхээр хандлтын хамгийн энгийн үгээр хайлаад гэхэд хандлт нь хамгийн өндөр байгаа мэдээлүүд л дээр орж ирээд байгаа гэсэн. Тэгэхээр тэндээс яг баталгаатай мэдээллийг яаж олох вэ гэдгийг бас хаашаа хэлж өгнө. За энэ манипуляц гэдгийг би ерөнхийдөө тайлбарлах нь хэдхэн жишээ аваад ирсэн байгаа. Тэрэн дээр та маань өөрсдөө яг тэгвэл тэрнтэй адилхан юм байна гэж бодохоор мэдээллүүдийг харуулъя. Энэ болохоор чинь одоо 23 оны гэж байгаа юм дээр. За 23 оны 4 сард нэг анх багш нар цалингаа $1000 төгөөгээд чагсаж эхэлсэн байхгүй. Тэгмүүд нөгөө хүмүүс одоо багш нарын талаар одоо цалингийн нэмэх хэрэгтэй гэдэг ийм нийгмийн хилцүүлэг ингээ өрнөд одоо манай нөгөө түүлээр харж байхад ер нь ингээд нааштай ингээд дэмжиж байгаа хүмүүс олонтоо байж исэн чинь энд нэг ийм нэг залуухан багш нэг хүүгээр нэг сурагчтай ингээ амар зодтолж байгаа юм бичлэгийг гарч ирсэн байхгүй. Үе энд юу болоод байна л гэдэг тайлбартай. Тэгсэн чинь нөгөө хилцүүлэг нийгмийн одоо энэ бидний нөгөө хянаад харж байгаа хилцүүлэг маань шууд өөр гэж бодоод багш нар угаасаа юм зэрлэг эдрийг яад юм одоо цалин мөнгөний нэмж яах юм ахын ч юм те. Иймэрхүү байдлаар ингээ нийгмийн хилцүүлгийг өөрчилж чадж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яасан гэхээр Казахстан улсад болсон хэрэг байгаа юм. Зүгээр энэ Казахстанд болсон нэг юм бичлэгийг ямар ч Монголд болж ийн ч гэж хэлээгүй зүгээр л юу болж байна гэдэг тайлбарт оруулангууд ингээд нийгмийн хилцүүлгийг өөрчлөх хэмжээнд гарч ирж байгаа. Дараа нь бас энэ хамааллын сайд боловсролын сайд байх үеэр багш нар одоо ингээд сайн ажиллах юм бол 2.5 сая хүртэл авч чаднаа авах боломжтой гэж ярьсныг багш нар 2.5 сая төгрөгийн цалин авдаг гэж хэвлүүд байна гэж явуулаад тэгэнгუთ нэг та санаж нэг би олон жил ажилласан багш байна гэдэг нэг баталгаа болгоомжтой гаргаж тавиад цалин мөнгөөр мэдээлэл тэгээ бас дахиад багш нарын цалин мөнгө болохгүй байна гэдэг нь явж байгаад дахиад нэг юм нэг багшийг зодож байгаа юм бичлэг бас тавьсан. Тэгэнгუთ нөгөө энэ багш нь хүүхдийн цэцэрлэг авахгүй цэцэрлэгийн хүүхдийн энэ багш нь зодсон гэсэн хариуг өгч байгаа болж марч гэх юм. Тэгээд нөгөө нэг хилцүүлэг бас өөртөө шал явцсан гэсэн чинь энэ мадайс болсон гэсэн. Нэг иймэрхүү хаана усан мэдэгдэхгүй бичлэгээр далхамдуулаад нийгмийн хилцүүлгийг хамгийн сайн өөрчилж чаддаг. Дээрээс нь одоо нөгөө түрүүний мал информашны жишээ те одоо нэг орцны бичлэгүүд энэ төр лифтэн гэдэг өнгөрч юм уу нэг тиймэрхүү бичлэгүүдийг гинтийг гаргаж ирдэг. Тэд нар бол одоо болж байгаа үйл явдлыг хамгийн сайн сарниулж бүгд тийшээ олонний анхаарлыг татаж авдаг ийм зүйл байгаа юм. За тэгэхээр нөгөө манай тэр нөгөө орчуулсан ЮНЕСКО нөгөө баримт шалгагч нар тэгээд энэ их сургуулиудын судлаачдын хамтарсан бүтээлээр манипуляц ингээд техникээр судалсан байна. Тэгээ ийм хавн үе шалтгаан гэж үзсэн. За мэдээж нөгөө ингээ хаалтаа бөөж чаддаг ингээд төлөвлөгөөгөө гаргах юм байна л да. Бүгдээрээ ярилцаад байгаа. Тэгээд тэрийгээ эхлээд хамгийн түрүүнд форм хаягаар түгээгээд та харчихсан нэг ямар хаягийн төвөөс мэддэхгүй скриншот нь яваад байдаг. Агуулга нь яваад байдаг. Тэгээд яг хаягийн маягийн ингээ хаацсан юм скриншотыг цааш нь түгээ яваад байдаг. Энэ бол яг нөгөө нэг манипуляцаас гарч ирсний жишээ байгаа байхгүй яг юм зохион байгуулалтаа гарч ирсний жишээ. Тэрөө тэрийг одоо жишээ би ингээ нэг юм түгээсэн оруулсан байлаа гэхэд намайг дэмжих хүмүүс оруулсан бол шеэрлдэг ч юм уу эсвэл ядаж юм бүтээн скриншот авчдаг шүү дээ. Тэгэхгүйгээр яг ингээд хаягийн нууж байгаад ингэж авч явсан юм зорилготой харагдана. За тэгээд ирэнгүүт хамгийн хортой хэсэг нь болохоор одоо энэ нөгөө олон лагчтай инфлюенсерүүд тэгээд сэтгүүлч энэ төр бас ийш орж ирдэг. Зарим сэтгүүлч орж ирж тэрийг ингэж улам сэлж өгдөг ч юм уу тийм. Нэг тиймэрхүү нэг заавал юм орж харагддаг. Тэгээд энэ маань мэдээллийн экосистем нөлөөлнө гэдэг нь түрүүний нөгөө нэг хилцүүлгийг буруу тийш нэрвүүлж байгаа тэр хэлбэрийг хэлж байгаа. А дээрээс нь дахиад тэр нөгөө нэг хуурамч мэдээллийг олон хүлээгээд авчнаа гэдэг чинь юм суур үлдчихнэ гэсэн үг байгаа байхгүй юу? Ичнээ энэ хуурамч шүү гэж цаашаа явуулсан ч гэсэн цаанаа нөгөө нэг хуурамч мэдээлэл хизээж олж сонсож байгаа хүмүүс харцсан, сонсцсон тэр тухай ингээд мэдээлэл ингээд суур үлдсэн байгаа. Тэрийг дараа нь тэрнээр нь дөрвөлөөд цаашдын манипуляцийг хийгээд эхлэхэд нөгөө хүмүүс чинь хүлээж авах амар таата хурс болцсон байдаг. Нэрийг чинь юу гэлээ нэг тиймэрхүү сонсогдож байсан шүү дээ. Айгуул тийм биш гэдэг ийм өдрөө хүлээж авдаг байгаа байхгүй. Тэгээд ингээд манипуляц чи яг ийм спираль маягаар өмнөх мэдээлэл нь дараагийн мэдээллийнхаа суур болж өгөөд ингээд тэрүүрээд явж байдаг.
ийм одоо онлоор ингэж тайлбарлагддаг. За жишээлбэл тайлбарлая. Энэ сонгуулийн үеэр болсон жишээ байгаа. Батхуугийн гаан үлэг гэдэг яг энэ хаягийн яг бүхмийн дуурайлгдсан. Гэхдээ нөгөө нэг эдлийн нэр өөр те, тэмхэнх нэр өөр. Батхуу агсны хүү гаан үлэг өөрөө бичсэн юм шигээр хуурамч хаяг нэгээд тэгээд номтын ихнэр нь болохоор номтын ихнэр нь энэ аавын хүүхдээ гаргасан юм байна. Гаргасан гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгвэл гутаа тэгээд одоо манай аавын өгсөн байранд амьдардаг штэ. Тийм юм ингээд номт ингээд ихнэрээ олж авсан штэ ч юм. Иймэрхүү мэдээлэлээ түгээсэн. Тэгээд тэрийгээ бас нөгөө троолоор ингээд түгээгээд тэгэн гут хөвлийнхээ орж ирж байгаа. Тэгээд хөвлийнхээ орж ирэхдээ яг нөгөө нэг залруулж байгаа юм л та. Өөрийнх нь хаяг шуурмж хаягаар юмсан байна. Шинэ нээсэн хаяг байна. Хэдхэн дагагчтай байна гэд цаашаа хүрхтээ яг инeen түргээд явчихж байгаа байхгүй. Тийм үү? Энийг дээдлийн нөгөө тайлбарыг одоо харсан ч хараагүй ч ямар ч гэсэн энийг хизээж хараагүй хүн Батхуу агсны хүүн номттой амар дургуун биш. Тэгээд бүр ингээд хүүхдийн одоо гаргасан юм биш ээ. Одоо энэ хаан үлгийн дүүн гэсэн үг шүү дээ тий. Тэр нөгөө одоо энэ үнийг гаргасан хүүхэд Батхуу агсны хүүхдээ гэвэл Батхуу агсны хүүхэд гэвэл тэгээ ямар ч гэсэн иймэрхүү мэдээлэлтэй мэдээлэл ингээд сонсоод үлчиж байгаа хэрэг тэр хүмүүс. Тэгээ юу болж байгаа вэ? Тэгсэн чинь дараагийнх нь одоо дээр болох дахиад энэ хаягаасаа манай аавыг нөгөө гонхноос төцгөж алсан шүү дээ. Ийм мэдээлэл орж ирсэн байна. Тэгээд тэр нь бүр ингээд юм тэргийн шинжтэй бүтээлэг болоод хуулиар бүр явж байгаа. Нэг ийм юм болоод тэр хооронд чинь яг сонгуулийн үеэр нөгөө энэ олон мэдээлэл бүжгэж байгаа үед ийм хоёр мэдээллийг ингээд эхнэр нь ихэж энэгээр нь ингээд суурийн 53-таа араас нь дараагийн амар хүнд мэдээлэлд оруулах бол нөгөө хүмүүс ингээд бүгд айгүй хүнд хүлээж авах юм байна л та. Тэгээ ялангуяа тэрийгээ бүүслэхдээ нөгөө нэг аймгаа сонгоод, насаа сонгоод ингээд оролцсон байгаа байхгүй юу? Тэр төрчихсэн юм. За тиймээд энэ бас нэг өөр нэг жишээ байгаа. Энэ болохоор түгээсээ хаяг нь ганцаа яхтар гэдэг маань мөрч цэг юм гэдэг сайтын сэтгүүлч байхгүй юу? Тэснэ зүгээр л хэлчихсэн. 121 бүрүү дотор нэг ийм яваад байна. Бужинжийн цаан чинь их хурлын гишүүн олонний танил хоёр гинэ нэмэж нэг ийм ба гишүүн олонний танил хоёр хүний халуухан бичлэг ингэ явж байна гэдэг. Тэгээд ингээд түгээн гот энийг цаашаа түгэж байгаа хүн нь Орхон баяр ундрам хоёр биш үү гэж түгээсэн байхгүй. Тэгэн гот ингэ харсан чинь нэр тэр Орхон баяр шиг энэ ундрам шиг гэж хүмүүст ингэ харагдаад явчихсан. Тэгсэн чинь энэ болохоор яг ингэрээ олиг улсад болсон. Тэгтээ төрийн байгууллагаар болсон нэг юм бичлэг хийсэн байсан. Тэгээд өөр юм хуурамч мэдээлэлээр манипуляцийг дараа нь нэг ундрам эсрэг амар олон юм гарч ирж ирсэн. Тэр үед нэг иймэрхүү маягаар манипуляц ингэ явдаг байна. За та энэ дээр нэг юмыг сайн гинт ингээд хэртгэл гэсэн бичдэг эсвэл нэг хүүхэд алга болсон эсвэл хүүхдийн эрхтэй холбоотой хүүхэд зодсон эсвэл нэг юм амар осол гинт хэргийн мэдээлэл ч юм уу те нэг одоо болоод яг өчигдөр ийм болжээ биш ийм юм одоо цаг хугацаа тодорхойгүй гинт юм хэртгэл гэсэн юм гараад ирэх юм бол дандаа цаана нь юу болох гэж байгаа юм бол юу бид нарт мэдүүлэхгүйгээд ийшээ анхааралтай байгаа юм бол гэдгийг эхэлж бодож байгаарай. Тэгвэл тэрэн дээр автаад хүүх ийм амар болсон биш тэгээд цааш нь түгээгээл явбал органик хандлт иймэрхүү юм дээр амар их гарч ирдэг. Бүгд өөрийнхөө өнцгөр зэрлэг юм бэ, ийм байна, тийм байна. Хүүхээ олдоосоо ч юм уу тийм хүүхд алга болсон зар бол ингэ явчихдаг. Тэгээд хүүхд алга болсон зар одоо хуурамчаар бас хэд явуулж нэг хандлтаа ингэж үсгдэг юм билээ. Тэгээд дараа нь олцсон шүү гэж бодлоо ингэ явуулчихдаг. Тэгээд цагдаагаас хор тийм зар маа байхгүй. Тэгж ашигладаг одоо тийм манипуляц хийж басараа шүү. Тэгэхээр яг шуугаар гэх юм бол нэг алхам хоошлоо хаа нэг болох гэж байгаа юу мэдүүлэхгүй хүсэж байна гэдгийг бодоод үзээрэй гэсэн. Нэг нэгээр нөгөө мэдээг даах гэж юм. Одоо нөгөө нэг докторийн ч юм уу яг тийм болоод нөгөө талаасаа өөрийгөө хамгаалах нийгмийн үсгийг өөр тийш хандуулахаар дахиад өөр юм ингээд одоо сая тэр огцрох амархан чагсаалын үеэр тэгээд дээрэс нь одоо энэ засгийн газар огцрох үеэр намын даргын үеэр гэдэг одоо энэ зүйлийн эдийн санаудад бол нэлээд амар улс төрийн юм таслууд байлаа шүү дээ. Энэ үеэр яг олонний анхаарлын төвлөрч гэсэн мэдээлэлүүд нь яг юу байсан бэ гэж бодоод үзэхээр таадад юу санагдаж байна. Нэг улс төр сонирхдаг болохоор нэг тоохгүй бас ингээд бүжигдэг бол байгаа байх тийм. Өсгөөстэй уусаа тийм юм шүү. Тастаа нөгөө наараа шууд болоод хийгээл. Тэр нь болоод ийм юм шүү.
Болоо хийсэн ч гэсэн харагдаад байна уу? Ардаар юм нөгөө шир сайгууд дахиж болоо хийв. Сайн биш. Нэг юм хийс сонсчихсан. Гэтэ үнээс мэдхүүлээ. Одоо ингээд улс хөрмөр гэдэг одоо ингээд томчууд ингээд хоорондоо ингээд янз бүрийн орд морд авах ч юм уу тийм. Эсвэл тэгээд газар мазар тухайн орчин нөхцөлд авах ч юм уу. Зүгээр жижиг нэг аймгийн засаг дараагийн нэг юм үгүй ажиллагаа дээр ингээд тухайн үед шал өөр мэдээлэл тараагаар тийм. Тэр тэнд очиж тийм халамжийн үйлчлэгээ тарж тэнд ингэж бичиж тусгуулж ингээд тиймэрхүү юм арга хэмжээ ингэж анхаарлыг ингэж хандуулж байгаа. Тэгээд тусгай эрдэнэ төлөвч хавуулмуудаа хурдуулгуудаа нөгөө тухайн аймаг баримт байгаа орд газар тэр газрууд дээр хэцэн зөвшөөрлөө өгдөг. Яг үнэ мэдгүй л тийм. Яг нэг тиймэрхүү юм болдог гэсэн. Тэгээд хийн тул нөгөө ханиг туслалцаад одоо өөр өчмөч газар юу вэ? Эднэрт бараг ингэ тараамаар. Тиймэрхүү байдлаар ингэ зохион байгуулалтыг явуулдаг. Яг сонссон. Яг тийм нөгөө янз бүрийн хандив туслалцаа, янз бүрийн хорооноос юм хүн тараадаг байдаг тийм. Тийм бас нэг тийм юм автаал тийм. Энэс нь очиж хавгаач ч юм уу. Их шаардлагагүй юм шиг байна. Та сонгуулийн үед нэг Вьетнам нэртэй хаягаас бахан монголоор хичээлсийг харсан уу? Вьетнам хаягууд монголоор хичээлдэг. Намтын лайв дээр шүү дээ. Намтын лайв дээр. Намтын доор байлаа. Тэгээ бас хэд хэдэн газар байсан. Тэгээ багтаачлаад гэсэн чинь тэрийг гэхдээ төлбөртэй л үйлчлэх юм шиг байлээ. Яг нэг талын юм дээр ажиллаад байна гэхээр бас нөгөө тал дээр ч гэсэн бас дууд бичээд нөгөө Вьетнам хаягууд бичээд байлээ. Хэд хэдэн тохиолдол байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ яг мөнгөний навсан газар дээр ингэж орж идэг төлбөртэй үйлчлэх юм байна да гэж харсан байхгүй. Тэгсэн чинь 100 байсан юм шүү. 100 тэргээ Вьетнам царайг ажиллах болсон. Яг тэгсэн чинь яг нэг төрийн байгууллагын хүн тэгтээ баталгаатай мэдээ биш үү? Вьетнам руу яг ийм ажиллаар хэд явсан гэсэн. Тэгээ хаанаас тэр ажиллагаанууд нь яваад идэв юм бэ? Хамгийн их бот ажилладаг, хамгийн их трол ажилладаг газрууд нь хаана юм бэ? Тиймэрхүү байдлаар бид нар судалгаар багаар хийгээл яваад байгаа. Таад нэг Astroturfing гэдэг нэг нэр томьёо байдаг. Тэр нь болохоор яг үгээр нэг хиймэл зүйлийн брэндээс гаралтаа. Нэг талбай орд тавьсан нэг ногоон зүйлүүд шүү дээ хиймэл. Тэр хиймэл зүйлийг хийдэг брэндээс гаралтаа Astroturfing гэдэг үг байхгүй. Яадаг гэхээр нөгөө олон шеэр, лайктаа ингээд олон хүн дэмжиж байгаа юм шиг харагддаг. Тэгээл нэг дэмжиж байна, мундаг шодоо гэдэг сэтгэлүүд амар ихтэй. Тэр трол ажиллагааг Astroturfing гэж үздэг. Тэгэнгүүт тэр үйлчлэг манай төрийнхэн нэр аяг улс төрчдөр аяг өгдөг. Тэр ерөнхийдөө чинь хамгийн газрын пэйж дээр амар орж ирдэг. Тэгэнгүүт бид нар маань болохоор нэг хаягаас ойлгомжтой тийм нөгөө нэг шеэрлсэн байдлыг харангуут нэг хаягаас 10-д 20-д групп руу яг нэг дор нэг чиг гэж байгаа шууд нэг савд дарж байгаа. Тэгэнгүүт нэг минутын дээрвч дотор ингээд амар олон групп руу нэг хаягаас оруулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт группүүд нь болохоор нэг улаан гэл нуу шиг цагаан гэж олоочтой юу ингэ амар төрөл бүр тэгэл нөгөө нэг баян зөвшөөрөг авшин сууж юм аймуудын заргийн цэгмэг гэдэг төрөл бүрийн групп руу тэд нар ингэ хийчдэг байхгүй. Тэгэхээр яг харахаар тэрэнд ингэ ажиллаж байгаа тэр группүүд байгаа шүү дээ. Одоо Баян Грин тим групп, 3 дахь ерөнхийлөгчдийн дэмжигчийн групп гэдэг ийм юм руу хийдэг мэдээллүүд нь ихэвчлэн одоо Оросоос орчуулсан тэгээд нөгөө уран эсрэгүүцсэн, вакцины эсрэгүүцсэн мэдээлэлүүд бас тэр группүүдээр тэр одоо үйлчлэгээр явж дамжиж ингэж явж байгаа харагддаг байхгүй. Тэгээд энэ мэдчилтэй юмнуудыг бид нар ингэж аваад тэгээд нэг бүлэг болгоод за одоо яаж энэ бүлгийнхээ идэвхжүүд ингэ гараад ирж байгаа юм чинь нэг ийм талаасаа ингэсэн юм шүү гэдэг ийм таамагаар гаргаад явж байгаа гэсэн. Яг баталгаатай бол ингэ баталж чадахгүй. Гэхдээ ерөнхийдөө бол таамаг гаргах боломжтойгоор манипуляц ингэж үзэж байгаа байхгүй. Одоо яг энэ вакцины түрүүндээ нөгөө нэг хэвлэлийн уралдал хийх хүртлээр вакцины мэдээлэлүүд амар их төвчсөн тийм. Сая нөгөө нэг ардын намын дарга нь уучрал болдог оройноос эхлээд уучрал урааныг одоо ихлүүлсэн хүн ардын намын дарга болчлоо. Одоо ураанаараа ингээд бүгдийг хортуулах нь байна гэх ийм боо юм гараад тэгээд тэрэн дээр ажиллаж байгаа хүмүүс нь одоо яг тэр өмнө нөгөө өдөр орнотоор урааны эсрэгүүцэл яваад идэг нөгөө нэг хөхөө тэр гэдэг мэдхөө цэнхэр зэрэг мэрэнгээ те тэдэр мэдрийн нэг
багт ажилладаг хүмүүс аваад ирсэн ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр нэг одоо байгаа хайгуудыг ингээд сайн ажиллаад байх юм бол бүлэг яг нэг сэдвэрээ дахиад яваад идэх шүү гэдэг нь харагддаг гэсэн. За одоо зүгээр ингээд дараагийн хэсэг рүү авах чинь цаг ямар байгаа вэ? Энэ дараагийн хэсэг бол нэлээд нэг дадлага ажил илүү сайн одоо дуурайч хийх ч юм уу тийм ингээд сонсоод авах юмуд байгаа юм. Тэгэхээр энэ дээр таад ямар нэг завсарч авчмаар минь шууд шууд явж байгаа. За нөгөө баримт шалгах ардчлалуудыг арай дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа гэсэн. Түрүүний хэлсэн Google дээр хайлт нөгөө агуулгаар нь дэлгүүрээр бичиж тавихаар хамгийн энгийн нүднээс гарч ирнэ тийм. За энийг харъя. Энгийн үгээр хайх юм бол хамгийн их хандлт авсан тэр үгээр тэр линкүүдийг харж өгнө. Тэгэхээр төмөрөө яаж хайх вэ нэг юм томьёо шийдчихдэг байна. За энийг одоо хараад байгаараа. За жишээ нь Jaguar гэх юм бол нөгөө нэг юм банк гэдэг шүү дээ тийм. Тэр нь гарч ирнэ, машин ч гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ дундаас зөвхөн амьтныхын тухай гарьяа гэх юм бол хасах гэж байгаа кар гэдэг нь оруулсан гэсэн тийм. Хасах байгаа үгээр урталт нь хасах тэмдэгтээ бичих юм бол тэр хэсгөө илэрчүүд гарахгүй зөвхөн нөгөө хэсгийн маань илэрч гарнаа гэсэн. За тэгэх юм бол ямар сайтаас хайх вэ гэдгийг бас гаргаад байх боломжтой. Энэ бол аюул их түгээмэл ашигладаг арга байхгүй. Одоо говцэг имэн гэдгийг одоо түлхүүрөөр хийлээ дээ. Одоо гэдэг хүнсний стандарт гэдэг юм уу та говцэг имэн гэдэг таачих юм бол төрийн байгууллагууд дээр гарсан тийм түлхүүртэй холбоотой мэдээллүүдийг л танд харуулнаа гэсэн. Энэ аюул цаг авдаг, цаг хэмндэг тэгээ баталгаатай мэдээллийг олж авах боломжтой. Энд дээр би жишээ харуулсан байна. Сайт MFCC имэн гэдэг нь манай баримт шалгалтын сайтыг хэлж байгаа юм. Зөвхөн MFCC имэн сайтаас сонгон гэсэн үгээр орсон илэрцүүдийг харуулаарай гэдэг юм томьёолжсон байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо энэ хэсэг рүүгээ шийдэж болно. Чи дараа нь хүчээ. Нөгөө одоо судалгаа бүгдсэн мэйлүүд байгаа шүү дээ. Тэрнлөө буцаад явна гэсэн. Тэ? За тэгэж ингэж энэ томьёонуудыг аягүй сайн хараад бичээд авах юм бол илүү цаг хэмнэн тэгээ илүү баталгаатай найдвартай мэдээллийг олж авах гэсэн. Тэгэнгүүт цөмөрөө зөвхөн одоо ямар хэлбэрийн файлуудыг авах юм бэ? Excel авах юм уу? PDF-ээр авах юм уу гэдгийг бас энэ дээр заагаад өгөх боломжтой. Ялангуяа нэг төрийн ийм алтан бичиг шийдвэрүүд ч нэг зургийг авах PDF болгоод тавьсан байдаг шүү дээ. Тэр үед PDF-ээр илүү сонгож авах юм бол яг энэ PDF өргөтгөлтөө тэр мэдээлүүд орж ирнэ гэсэн үг. Одоо энэ дээр file type тэгээд PDF гэдэг өргөтгөлийг бичиж өгсөн байна. Тэгэхээр энэ дээр дандаа PDF өргөтгөлтөөр илэрчүүд гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол амжилттай аюул хэлбэр. За ингээд гарчинд нь холбоосон дээр нь ямар үг байдаг вэ гэдгээр бас харж байна. Тэрийн гэхдээ кодтой бол бас хэцүү тийм. Манай баримт шалгалтын бол дандаа холбоос дээр fact check гэдэг үг ордог болохоор хэлбэр олдно. Тэрийн нэрээ санаж байгаа. За энэ бол гарчхан дотор ямар үг байсан бэ гэдгийг бас санаж байгаа. Нэг тийм гарчтай нэг төрийн байгууллага дээр гарсан даа гэж бодож ивэл тэр гарчхан түүгээ энэ тайтлыг дээрээ бичээд тэгээ сайт дээрээ говцыг имэйл бичээд хайхад тэгээд PDF өргөдөлтөй байсан даа гэж бодвол тэргээ тавьчих юм бол шууд хэлбэрээр олно гэсэн үг байхгүй. Цаг хэмнээд баталгаатай одоо тэр яг хайсан юмаа сайн авч чаднаа гэсэн. За ингээд энэ ерөнхийд нэг томьёо маань энэ дээр харагдаж байгаа юм. Гэхдээ яг бүрэн энэ томьёо бичээд хайх байх нь бол нэг практик нэг бага үг юм. Түрүүний хэлгээр хэрвээ яг алтны их сурвалжуудаас хамаарах бол говцыг имэйл бичиж тайчих. Харин 50 дотор үгээ бичдэг тийм. Тэгэх юм бол одоо жишээ хурамч мэдээлэл гэдэг үг хичээд 50 дотор бол хамтдаа яг араасаа орсон хэсгийг хайх гэсэн. Хурамч мэдээлэл хичээд 50 оруулах юм бол хурамч гэдэг үг орсон юмнуудыг хайгаад мэдээлэл гэдэг орсон юмнуудыг хайгаад ингэ төрөөр явчихдаг гэсэн. Тэгэхээр хоёр талд нь нөгөө 50 гараад бичих юм бол яг тэр мэдээлэл яг тэр дараалалаа орсныг хайна гэсэн үг байна. Их мэдчилэн энэ Google оновчтой хайснараа цагаа хийнэн дээрээс нь баталгаатай ихсруулжаас мэдээлэл авах тийм боломжтой болно гэсэн. За ингээд энэ томьёонуудыг тайлбар авчихсан гэсэн. За энэ болохоор хайлтын Google хайх хайлтын том платформыг тавьсан байгаа. Илүүтэй Орос сурвалжаас авахаар бол энэ Yahoo Яндексээс агуулсан дээр үүдэг. Хятадтай холбоотой их сурвалжаас мэдээлэл хайхаар бол Baidu руу орж харвал илүү тохиромжтой байдаг гэх мэтчлийн нэг аль аль орны илэрчүүд хамгийн сайн байдаг вэ гэдгийг бас энэ дээр авсан байгаа. За тэгээд хоёр дахь нь болохоор зураг бичлэг шалгах гэдгээр
юуг анхаарах вэ гэдгийг харуулгаар бичлэг яаж чадах вэ гэхээр нөгөө нэг яг зураг шалгадаг аргаар нэг ийм тодорхой хэсгийг скриншот аваад юугаар нэг хайлт руу оруулаад тэгэхээр энэ дээр илэрсэн гараад ирнэ. Тэгээд тэрийг дарж ороод харчих гэсэн үг. Тэгэхээр Invid гэдэг нэг өөр хэрэглүүр байдیں۔ Тэрэн дээр болохоор бичлэгийн одоо яг ийм онцлог ийм кадр болгоныг ингээд скриншот болгоод тэрийг дөрвөн ийм платформ дээр шууд хараад өчтөг байхгүй. Тэр Invid-ээр дараа нь хайж юм хэрэглүүрүүдийн жагсаалтан дээр тэр байж байгаа. Тэгээд та өөрөө давтаа болох тушаад байгаа өөрөөс болохоор тэр бүнзгэн шат руу орж ирэх гэж байна. За хаяг дээр бол энийг хэдэн нээлттэй үнэгүй хэрэглүүрүүд байгаа. Тухайн одоо сайт дээр орсон юм бол сайтын мэдээллийг хайчих хэрэгтэй. Одоо нэг цэг имэйнүүд амирх гараад ирсэн хаанаас юу мэддэхгүй тэгээд хурамч мэдээлэл эргэлзээтэй мэдээлэл оруулсан байвал энэ юу нь ямар сайт юм бэ гэдгийг одоо хүүцэг эс рүү ороод бичээд харлаа гэхэд тэрэн дээр нь одоо бүртгүүлсэн нэр нь имэйл хаяг нь тэгээд утасны дугаар гэж байж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ингээ харангуудаа магадгүй нэрээр нь Facebook дээр хаягийг хажуулж байгаа, утасны дугаараар нь хажуулж байгаа. Гэх мэтчлэн нөгөө нэг эзнийг олоход илүү хэрэгтэй байдیں۔ За энэ дотлын хамгийн сүүлийн геодата төлөв нь болохоор тухайн сайтыг хаана байршилтай байдаг вэ гэдгийг харуулж байгаа тийм. Энд дээр бас жишээ олгоод өөрийнхөө юм оруулсан байгаа. Хүүс дээр ингээд MFCC цэгийн оруулангууд энэ сэтгүүлчийн зөвшөлтөд үүр төвийн нэртэй манай дуягийн нэр үүж байна. Тэгээд утасны дугаарнууд дээр харагдаж байна. Ингээд ч бүх мэдээлэл нэлээд байгаа байхгүй. Тэгээд ямар нэг үнцэг имэйл дээр мэдээлэл харлаа гэхэд хүүс рүү ороод харлаа энэ холбогдох дугаарлан одоо аргаар ярьлаа ч юм уу тийм. За энэ бас нөгөө геодата тул дээр мандах болохоор энэ сервер Европ байршдаг байхгүй. Тэр одоо нөгөө гео газрын зураг дээрх байршлыг харуулж байгаа гэсэн. Тэрээр манай ихэнх сайтууд ер нь data.com дээр байдаг тэр Монголоо заа. Манайх болохоор нөгөө аюулгүй байдал нэвтрээсээ болоод агшаа гаргацсан. Серверээ өөр газар барьсан. За ингээд газрын зураг байршлах дотор нэг түрүүний жишээ хийж байгаа. Яг ийм зураг хаагаад ирсэн чинь одоо газрын зураг дээр ингээд илэрэн гот энэ дэр чинь нэр нь гарч ирж штэ. Нэрийг аваад map дээр тавиад бичиж байгаа. Тэгвэл Google Map дээр ингээд нөгөө дүрсийг харах мэдэн штэ нөгөө нэг street view нэг юм шар үнэ авчаад авчихаар ингээд яг одоо байгаа бодтой байдлын байна гэж байгаа. Гэх мэтчлэн нөгөө нэг тухайн газар энд тийм болжээ, энэ юм болжээ байлаа хахад зургаар нь хайлаа. Зурган дээрх газрын байршил дээр чинь хайхтахад нэр орж ирнэ. Нэрийг дахиад энэ Google Map дээр тавиад байршлаар нь харчих юм бол илүү одоо тийм газар байд юм уу гэдэг юм гарч ирнэ. Энэ дээр ялангуяа нөгөө ногоо автобусны нэг хэрэг гарч хахад Дэо Солонгост байдаг, Вьетнам байдгүй гэж нэг маргаан болж байсан шүү дээ. Тэрэн дээрх нөгөө хаягаар нь Google Map дээр тавьж хараад тийм баталгаатай газар биш, үйлдвэр бол биш байсан. Зүгээр туристийн жижиг юм байсан гэж харуулсан тийм. За хиймэл оюун дээр одоо юм байна. Энэ болохоор зүгээр нэг юм Монгол Америк төрүүлсэн Монгол анхны Монгол цагдаа гэдэг ийм аюул өндөр хандлттай байсан байхгүй. Тэгээд энэ бол ямар ч хор хүмүүстгүй тийм зүгээр ингэж байж хүмүүс бахархаад хүмүүс чинь асуудалгүй гэж бодож болох боловч энийг түгээсэн ихэнх хаягууд нь яасан гэхээр нөгөө алгоритмад дэмжихийн тулд гаргасан. Хиймэл оюунаар хийсэн зураг бичдэг аюул сайн анхаарал татдаг учраас алгоритмыг одоо сурах гэх юм уу. Тэгэхээр ингээд хиймэл оюунаар маш өндөр хандлт аваад тэр хүмүүс нөгөө нэг шеэрлсэн, лайктарсан хүмүүсийг энэ сайтын хаягийн юм үүсэх тустай байна гэдэг дараагийн юм үзүүлээд эхэлдэг шүү дээ. Бид нар нөгөө нэг бодлооч гэдэг дараа нь гаргаж хараад тэр алгоритмаар суулгацснаар хиймэл оюунаар хийсэн бүтээсэн зурагчлуудыг ашиглаж тэгж хандлтаа аваад дараа нь нөгөө манипуляцийн мэдээллүүдийг явуулдаг ийм аргачлалтай байдаг. Тийм болохоор бид нар хиймэл оюунаар бүтээгээд олон нийтэд хор хөнөөл учруулахааргүй Монгол цагдаа ингэж байж тэгээ яадаг. Тэгээ юу гэж орхичж болохгүй байна. Тэгээ шалгаад нөгөө үзэгдэлтийг буруулаад хиймлэр орж ирсэн алгоритм үссэн байгаа буцаага зөвхөн буруулгаад гэсэн. За шалгах арга нь одоо энэ зургийн хувьд болохоор чинь анхаарах нэг юм байна тараад байгаа. Ямар нэгэн ийм дүрм товч ч юм уу эсвэл байгууллага байлаа гэхэд лого нэрийг нэг бүсэлч нуучдаг хиймэл аюу. Нөгөө нэг оюуны өмчийн маргаанаас зайлсхийх зорилготой гэсэн. Тэгээд хэрвээ хиймэл оюунаар хийцээ одоо энэ дээр нэг юм MFCC ч юм уу манай ингээд лого байж юм бол бид нэр за
сургалтад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр оюуны өмчөөс нуухын тулд нэр лого юмуд бүсгэр байдаг. Тэгсэн мөртлөө дуух бүх юмуд аймгаар бүлгөр. За тэгээд гаруй рон дээр одоо сүүлийн үед баяг мундаг болсон байгаа. Тэгэхээр энийг бол нэлээд бэлтгэл хийсэн юм шиг байна. Иймэрхүү шинж тэмдгээр нь хиймэл оюунаар хийсэн юмуудыг харах юм байна. За тэрнээс гадна энэ хиймэл оюунаар ингээд хийсэн юмуд чинь доороос хороо ч юм уу эсвэл Gemini гэдэг логонууд нь үүдэг шүү дээ. Тэрийг хангацаах хэрэгтэй. Тэрийг ихтэй хүмүүс тайраад авчдаг. Тэгээд тайраад авсан байсан ч гэсэн одоо энэ хиймэл оюунаар бүтээж байгаа одоо энэ контентуудын цаана нь урсан хөшөө буюу watermark тавигддаг. Тэр нь болохоор энэ программаар л одоо илрүүлэх боломжтой. Програмч л одоо ийм хиймэл оюунаар хийсэн контентуудыг илрүүлэх хэрэглүүрүүд гэж байгаа. Тэднэрloo оруулаад харахаар нөгөө задлын усан одоо хөшгийн таниад тэгээд энэ ямар ч одоо эдит хийсэн, тайрсан ямар ч үйл хэрэг нь одоо хөндөгдөхгүй байлаа ач холбогдолтой. За энэ хамгийн түгээмэл хэрэглэгддэг хоёр юм хиймэл оюуны төлөв time moderation. Нэгэн тэгэхээр эдгээр бол яг 100% бүгдээрээ хиймэл оюунаар хийсэн эсвэл яг жинхэнэ зураг хоёрыг ялгаад өгнө үү гэсэн үг биш. Зарим нь алдаа гаргадаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэлээд одоо 80 гаруй та гэх юм уу гаргаж өгдөг. Тэгэхээр та ингэ хиймэл оюунаар бүтээсэн бүлгийг нараад муу юм биш үү гэж бодсон үедээ линкийг аваад high moderation руу оруулаад линкийг нэгээд одоо самыг гарчгаар уншаад нөгөө нэг өсөшгөрөө уншаад хэдэн хувьтай хиймэл оюунаар хийсэн байна гэдгийг хариуч гаргаад өгнө гэсэн. Тэгэхээр хэлж байгаа модельүүдтэй оруулж шалгах юм байна. За одоо энэ болохоор бас нөгөө нэг манай одоо энэ баримт шалгалт хийсэн 5 жилийн хугацаанд хамгийн ашигладаг, хамгийн түгээмэл байсан хэрэглүүрүүдэд нээлттэйгээр хуваалцж байгаа юм. Эдгээр нь болохоор яг үгээр олон нийтэд үн төлбөргүй ашиглаж болдог энэ төлбөрүүд нь. Яг төлбөр төлөөд илүү наривчсан авч болно. Гэхдээ эдгээр нь бол ямар нэгэн байдлаар олон нийтэд одоо үн төлбөргүй ашиглах боломжтой юмудаа төлөвлөж авсан байгаа. Ийм баримт шалгалтын нээлттэй хэрэглүүрээ тавхан хуваалцсан. За ямар нэгэн мэдээлэлтэй хараад тэрийгээ сонирхоод цаашаа шалгамаар нэгтгэх бол яг энэ категориудын дагуу одоо жишээ нь Facebook дээр гарсан юм бол эхний дөрөв түүх дээрээс хайж болох юм байна. Тэгээд ингээд бусад бүх юмудаа одоо энэ манай энэ сайн хэлэх юм уу? Урталтаа энэ нэг юм чинь ингээд байж байгаа. Өөрөөр шалгах газрын зураг архивлах гэдэг. Архивлах гэдэг нь та яг нөгөө өөрсдөө энэ харилцаа холбоогоо хариуцдаг хүмүүсээ өөрсдөө тухайн яг нэг мэдээлэл ганцлаа гэхэд тэрийг архивлаад авах хэрэгтэй байдаг. Тэгчээ дараа нөгөө нэг хууль шүүх байгуулалт өглөө гэхэд нөгөөдөл туслагдсан байдаг шүү дээ. Архивлсан бол гараад ирдэг байхгүй. Тэгэхээр архивлах хэрэглүүрүүдийг хэлдэг байх нэ. Зааврын дагуу нөгөө постныхаа линкийг тавиал самбай дараал нэг шинэ линк өгөн тэрийг хадгалчихна гэсэн. Тэр линкээр орохоор архив маань хэвээрээ гарч ирнэ. За нэг хиймэл оюун шалгах төлөвүүд байна. Тэгээд дата дүрслэл хийх хэрэглүүрүүд үн төлбөрүүд дандаа. Тэгээд ийм мэдээллүүдийн бүгдийг нэгтгэсэн баримт шалгах нээлттэй сангаа эндээс манайх хуваалцж байгаамаа. За ерөнхийдөө нэг иймэрхүү мэдээлэл гэж байна. Энэ яг нөгөө нээлттэй сан дээр хамгийн сүүлд орсон 3 хэрэглүүрийг танилцуулж байгаа юм. Энэ болохоор эхний тэр Google-ийн ноутбукийг хэрэгжүүлсэн хүмүүсээ ноутбук хэлэн дээр болохоор судалгаа одоо 5 шиг судалгааны PDF оруулчих гэж байна тийм. Тэгэнгუთ PDF оруулаад энүүдээс гол санаагаар нь одоо тэдэн насныхан зориулсан тийм хэлбэрийн контент гаргаад өгөрөө гэдэг хамаатаа өгчих байхгүй. Тэгэнгუთ тэр дундаас нь бүгдийг судлаад тэгээд ингээ гаргаад өгчдөг. Ийм контент хийгээд өгчдөг. Ийм одоо хиймэл оюун хэрэглэхгүй. Манайх одоо нэг сонгуулийн үеэр сая нэг огцрох амархан чагсааллын үеэр нөгөө оюутныг 63% дэмжиж байна гэдэг судалгаа гарсан гэдэг нэг пост харж байгаа. Оюутны засгийн газрыг огцруулахгүй гэж 63% дэмжиж байна гэдэг нэг судалгаа гарсан. Тэрэн дээр манайх нэг баримт шалгалт хийсэн чинь Sancrox гэдэг гадны PR агентлагийн хийсэн түгээсэн мэдээлэл байгаа байхгүй. Тэр тэгээд англи төвтэй тэгээд team улс одоо хэд өнгөр Монгол тэрийг улс төрчлөлийг ялал байгуулахад нь тусалж байсан гэдэг түүхээ төгөөж өгсөн.
Тэгээ ямар нэгэн судалгааны бол байгуулах биш. PR гэдэг л баггүй. Тэднийхээс гаргасан тийм судалгаа гэсэн юм байгаа даа. Тэгээ тэрийгээ бид нэр Google LLM руу оруулаад тэгээд дээрэс нь бас нэг хоёр судалгаа оруулсан юм байна. Тэргээр нэг юм контентийг өгөөгөө гаргасан чинь амар хүнээс сэтгэлтэй. Одоо бид нар бол тэгж гаргаж чадахгүй бид чинь яг баримт шалгалтыг дэрж яваараа гэдэг амар өдөртэй авчдаг байхгүй. Тэгсэн чинь эндээс гаргаж өгсөн контент нь юу гэж гисэн гэсэн чинь шууд 63% гэж ингэж амар гарч ирсэн. Хөөе энэ тог та нар юу гэж бодож ин гэж монголоор ярьж байгаа яг жоохон аялахтаа. Тэгмэд бид нар бүр өөрсдөө маа гэж анхаарал ирсэн чинь энэ 63% гэдэг чинь ерхий сайдыг хамгаалж байгаа хүмүүсийн тоо байхгүй юу гэж хэлж байгаа шин. Тэгээд бүр ингээ амар яг монгол хүн шиг ярьдаг. Тэгээд монгол хүн шиг сэтгэж хийж байгаа байхгүй. Тэгээд цаашаа сошиал стандарт зүйлд хараад үзлээ. Яагаад энэ талаар би ингээ тайлбарж өгье бүгд гэдэг цаашаа авчиж байгаа байхгүй. Их мэдчихэд нөгөө нэг өөрсдөө тэртээс гаргаж байгаа санаа манаа бүр яг нөгөө нэг сошиал ямар төрлийн контент хамгийн их үзэлттэй байна гэдгийг нөгөө нэг чинь тийм л аяар сурцсан байгаа шүү дээ. Яг тэр хувьдраараа өгöd байгаа байхгүй юу. Яг тэрийг тэгээд аваад дахиад сайжруул гэж ингээд команд өгөөд нэмээд аваад тийх боломжтой юм хэлэх байгаа юм. Тэгээд эдгээр юм дандаа тийм их хэмжээний дата мэдээлэл донд ажиллах боломжтой. Тэгээд бас архивлах ийм хэрэглүүдийг ингээд хуваалцсан байна шүү. Тэгээд та бүгдээр одоо л эндээс зөвхөн 2 юм сурж байгаарай гэж хэлсэн. 3 мэдээлэл 3 төрөлтэй байдаг. Ягаад гэвэл тэмцэх арга нь өөр учраас 3 төрөл байдаг. Баримтыг шалгах бас 3 л арга байгаа тийм. Хаягийг шалгах нь хаягийн тийм шинжтэй. Зургаар нь хайх, зургаар хайхад бол ийм бичлэгийг бас болгож байгаа ингээд хайчна. Агуулгыг нэхтэхдээ баталгаатай их сурвалж нь хаана вэ гэдэг баталгаатайг нь яаж мэдэх вэ анхаарах хэрэгтэй. Ийм 2 агуулгын 3 шиг нэмээд нэгэд авах болно. Энэ дээр бол дэлгэрүүлж цаашаа үзэхдээ ийм том нээлттэй сан байна. Хагийн хэрэг ингэ сонирхолтой төрөөд ингээ авах юм бол бүр амар гоё юм адреналин ялгаад бүр гоё өгөхгүй ингээ нууц юм ингээ гаргаад ирж юм гэдэг энэ бүр айгу сонирхолтой байдаг. Тэгэхээр та бүстэй ингээ цаашаа үзээрэй. Энэ болохоор манай нээлттэй сан руу орох юм байгаа. Кларага. Одоо орж харж болно. Энэ слайд явуулцгаа дээрээсээ ч гэсэн аваад харж болно. Нээлттэй Excel sheet байгаа. Тэгээ sheet болгон дээр нэг категори нэг орцсон. Энэ дотроо хэрэглүүдэд маань байж байгаа. За ингээд хамгийн сүүлд манайхыг дагаараа энэ QR дээр манай пэйж гараад ирнэ. Тэгээ пэйж дээр манайх нэг асууж чатбот гэдэг юм ажиллаж байгаа. Тэр нь болохоор хиймэл оюунаас цаана сургаж байгаа юм бид нар. Хүмүүсээс асуулт ирэхээр яг тэр асуултын түлхүүр өгөхтэй холбоотой манай дээр хийсэн баримт шалгалтыг 3-5 секунд дуудаж илгээх ийм сургалт багхгүй юу хиймэл оюунаар. Тийм учраас нөгөө монгол хэлжин галилаад ч үччихдэг эсвэл скриншот явуулчихдаг гэдэг амар олон манад байгаа юмыг бид нар дуудаж өгч чадахгүй юм аюул болсон байна. Тэрнээр бид нар сурж байгаа юм. Тэгэхээр та бүхэн манад дэмждэг болоод асууж чаддаг бот руу минь бүртгүүлээд өгөөч гэж хүсэж байгаа юм. Одоо энэгээр та QR уншуулахаар манай пэйжийн хаяг орж ирж байна. Тэнгод мессеж рүү нарахаар чатбот ажиллана өдөөс чинь. Тэгэхээр тохиолд бүртгүүлэх гэж байгаа. Хайд боломжтой заавраар дагаад хийгээд өгөөрэй. Тохиолд бүртгүүлэх гэдгийг аваад тэгээ бүртгүүлэх гэж баталгаажуулсны дараа та асууж чатботтой холбогдцоо гэсэн. Тэгэхээр энэ нь яг үгээр 7 хоног болгон хамгийн сүүлд одоо төгжсэн баримт шалгалтуудыг хуримч мэдээллүүдийг яаж баримтаар шалгасан бэ гэдэг мэдээллүүдийг явуулдаг чатаар. Тэгээ танаа найзаас чат ирж байгаа юм шиг манай баримт шалгалтыг үз сүүлийн үеийн баримт шалгалттай танилцаараа 7 хоног болгон мессеж явуулнаа гэсэн. Тэгээд чат руугаа ороод тохиолд бүртгүүлэх гэдгийг сонгоод бүртгүүлэх гэж дахиж баталгаажуулж тэгжээж орж ирж байгаа шүү. За юм байна да. За хэрвээ сургалт би тэдний 7 минут байгаа юм чинь асуулт хариулт яваа. Тэгээд энэ хоорондоо энэ дараа сургалтын дараа үнэхээр өглөөд өгөөрэй. Зарим ихэж орж ирээгүй байсан өмнөх асуултыг өглөөгөөсөн хүмүүс хандаж нөгөө мэйл хайцсны дугаар нэр юугаа алдаагүй сайн бичээрэй. Энэ хайд саяны слайд болон гэрчлэгээ сургалтын суусан гэрчлэгээ очих юм байна. Тэгээд энийгээ бүгж авах хоорондоо гişаасаа нэмэлт асуулт явуулах. Одоо энэ сургалтын суусан гэдэг дээр манай бас нэг юм одоо л яг нэг зөвшөөрөл юм хашигтанд явж байгаа л да. Гэхдээ ер нь цаашдын зорилго маань болохоор хүний нөөцүүд байгууллагын хүний нөөцүүдтэй хамтарч ажиллах байдлаар тэгээд
яг энэ нийгэмд төрж байгаа хуримч мэдээлэл ялгаж таньдаг, манипуляцаа таньдаг гэдэг энэ ур чадварыг эзэмшсэн гэдэг манай Монголын баримтчилгааны төвийн сургалтын сертификаттай гэдэг маань бас нэг нөгөө давуу тал болно гэдэг тэр үзүүлэлтүүдийг байгууллагуудад ялангуяа банк санхүүгээс ахуулаад тэгээд бизнес байгууллагуудад оруулж байгаа юм шиг байна. За өөр тундаа ингээд нөгөө Facebook дээр ч юм уу юу дээр явж байхад ингээд таньсан сонирхолтой үйлдэлсэн юм ингээд сэтгэл хөдлөж авах хэрэгтэй юм шиг. Бид нар бас нэг консултант байгаа юм чинь. Яг гайгүй нөө сансныг бодоход яг бид нар чинь нөгөө төрөл бүрийн хүмүүс дээр очиж сургалт хийжсэн. Тэгээ нөгөө хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулаад эхлээ хэсгийн ахлагч нартай сургалт хийгээд дараа нь иргэдийг цогцолж байгаа иргэдтэй сургалт хийгээд ингээд бүр нэг юм нүүр тулаад ингээд алиа тавцаа өгч ингээд энийг ингэж ор гэдэг ингэж зааж өөрс ахуулаад тэгээд юм шашхтны сургалтууд хийдэг байхгүй. Тэгээ ер нь оролцоо ингээд хүмүүсийн хандлага ингээд харахаар зарим дээр яана яаж нэг ганц мэдэрч гэдэг юм. Бараг нөгөө нэг хідэн төвлөх мөлөө утсан дээр нь сонсож өгөөд та энийг сайн гэж хараа гэдэг. Зарим дээр нь ч яг хангалттай танаад байгаа шиг санаа амарч заараагүй гэдэг гарч ирдэг. Манайх нөгөө 10 хүний нэг авч яваад тэр тулдаа хүмүүс ирсэн хүмүүсээс байгаа тийм байгаа шүү. Байгаа юм. Өнөөдөртөө нөгөө онлайн сургалтын ирхнээ гэдэг чинь тэгээд мэйлж чаар ингэж сургалт авдаг. Тэгээд нэг Facebook групп байгаа. Манайх нөгөө Мета дээр хүнлэгийн баримтчилгааны хийдэг болохоор ерөөдөө Метагийн аппликейшн болоод Facebook групп хийсэн байгаа. Тэгээд тэр групп руугаа ороод хэлцүүлгүүдээ өргүүлээд манайхаас зохион байгуулж байгаа юм байна. Илүү идэвхтэй оролцоод авах гэж байгаа. Тэгээд түрүүн баццэг эрхлэгчийн хэлсэн нөгөө чатбот руугаа магадгүй эргэлзээтэй шалгуулах гэсэн баримт ч гэдэг юм. Тэгээд тийм хүү зүйлүүд байж байгаа юм шиг байна. Слайдд нэгсэн шүү дээ. Тийм слайдаа аюугаар оруулсан уу тийм мэйлээ хэлсэн байна. Тийм мэйлээ оруулсан юм. Сургалтын өмнөхний хүмүүс түүх айлсгал байгуулдаг гэж байна. Өмнөхөө бүгдсэн бол өмнөхдөр нь орсон байгаа хөө. Тэгээд мэдсэн баярлалаа. Асуухгүй гэж ярьхгүй. За тэгээд манайхтай холбоотой байгаа. Манай Монголын баримтчилгааны төвийн диж байгаа. Хайд ямар санаж мэддэг юмнуудыг чинь л яриад байна. Цаашаа туршиж үзмээр санагдаж байна уу? Өсвөлийн сайтууд гоё юм. Жижиг оруулаад нэг стартап зааж өгөх юм байна. Тэгээд оруулаад бүх мэдээлэл зааж оруулах. Рамуулаад шууд авчихсан. Тэр сүүлийнх нь бол аюу гоё. Тэр бол нэрээ хамаагүй цаг юм. Сүүлийн сайтыг болох шиг л байна. Харин Яа. сонсчлээсээ яг нэг шилдэг болсон. Тэгээд хайр дуурайсан болохоор тэгтээ аюу гоё. Энэ слайд нь тэгээд тэрийг оруулаад Чи түрүүгээ ачгүй юу манай? одоо ийм л өөрсдөө нөгөө яаж явахгүй юм даа оруулж байгаа юм. Сарыг багчдаг уу? Сайт хийсэн байсан. Сараач гэдэг юм. За. Сайн уу? Би чинь айтам байсан шүү дээ. Аа. Айтам би чинь 3 гараад Тэгээд тийм.